Буруу зүрийн юм ярьчих юм бол дараа нь гасчих болно шүү дээ. Тэгтээ санаа зовлтгүй тий. Яг бол сонсож байгаа тий. Low pressure. Сайн байцгаана уу? Энэ бол гоё подкастын шинэхэн дугаард тавтай морилно. Өнөөдөр бид нар Global Shapers Улаанбаатар хабаас хэрэгжүүлдэг Aware гэдэг төсөл чанартай бэлгийн боловсролыг дэмжих төсөл Aware төслийн санаачлагч болон хэрэгжүүлдэг мөнх цулыг урьж оролцуулж байна. Бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Сайн байна уу? Урьсанд баярлалаа. Мөнх цул манай сонсогчид нарт өөрийгөө товчхон танилцуулах уу? За нөгөө мөнх цул гэдэг Global Shapers Улаанбаатар хаб гэдэг нийгэмлэгийн гишүүн. За 2019 оноос хойш гишүүн байсан. За тэгээд Aware төслийг болохоор 2021 оноос эхэлж хэрэгжүүлсэн. Тэгэхээр 2 жилийн хугацаанд бол зөвхөн цаасан дээр нэг юм айдиа байсан бол азар гэх юм уу фандер болоод санхүүжилт авсны дараа бол яг эрчимтэй төлөвлөгөөнийхаа дагуу төслөө хэрэгжүүлээд тэгээд нотлон хүртэл хэрэгжүүлээд 2 жилийн турш хэрэгжүүлээд тэгээд одоогоор бол төр пауз хосон байдалтай байгаа. Тий. Aware гэдэг төслийнх нь нэр нь айгүй хөөрхөн юм товчлолтой юм билээ шүү дээ. Тэрийг хэлээд өгвөл. Aware нь болохоор about women's and adolescents reproductive empowerment гэдэг үгийн товчлол. Гэхдээ энэ үгийн товчлолыг үгийн эхлээд бодцоод товчлын гаргаагүй товчлоо эхлээд бодцоод дараа нь үгийн ингээд зохиосон. Зүгээр айгуу гоё таарсан шүү дээ. Нөгөө нэг Америкт ч нөгөө нэг айгуух тийм бодлогод нэг тийм лаглаг нэртэй явдаг шүү дээ. Тэгсэн мөртлөө ингээд доктор нь ингээд санийх шиг ингээд задлаад хэлэнглаг таарж марцсан тийм. Тэгээ боддог байхгүй үгийг бодцоод товчлыг бодсон бол аль нь үгүй бол гэсэн. Анх бол нөгөө awareness тарах зорилготой гэж бодсон болохоор aware гэд нэр өгчээ. Харин хүмүүс ингээд aware гэд сонсоо шууд ойлгохгүй юм чинь цаанаа нэг юм утга илэрхийлдэг байх ёстой гэд. Тэгээд янз янзаар бодож үзэж байгаад ингээд эвлүүлээ тэгээд таарсан. Айгуу таарсан тийм. Тэгэхээр энэ сэдв энэ төслийг яагаад анх эхлүүлэх болсон гэдгийг тэртээ олзаж. За ер нь high school-ээс эхлээд дотроо бодож явдаг байсан сэдв. Яагаад гэвэл 9-р ангиас хойш эрүүл мэнд гэдэг хичээл орж эхэлдэг. Яг номоо харахаар зэрэг эрүүл мэнд дээр бэлгийн боловсролын хэсэг нэг 4-5 хуудас байгаа байхгүй юу. Тэгээд 10-11-р анги хүртэл яг адилхан. Тэгээ одоо яаж өөрчлөгдсөнийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ би нөгөө төслийнхаа хэмжээнд 2019 онд анх нөгөө хүнээр дамжуулаад EBS-ийн номнуудыг аваад тэгээ харахад бас нэг 4-5 хуудас нэг итгэн хуудас байсан. Тэгээд өөрөө ингээд жоохон судлаад үзсэн чинь багш нар нь тэр сэдвээ ингээд ярьдаггүй. Эрүүл мэндийнхаа цаг дээр зүгээр ингээд кино үзүүлээ суулгачдаг ч юм уу. Ингээд юм асуулгаар хариулж өгөхгүй. Эсвэл ингээд ярьлаа гэж бодоход нөгөө хүүгүүд нь инээдэн болгодог ч юм уу. Ингээд ерөөсөө curriculum байдаг ч гэсэндээ тэрийгээ сайн ордоггүй. За байгаа curriculum нь бас чанарын шаардлага хангадаггүй байсан. Тэгээд би өөрөө бас сурж явах явцад ч гэсэн хангалттай мэдээлэл авч чадаагүй. Сургуулаас гадуур ч юм уу ингээд нийтээс ч юм уу уншиг гэхээр бас яг хаана ямар вебсайт руу орж яаж эхэлж те уншихыг сайн мэдээгүй одоо хүнээс ингээд юм асуу гэхээр хинээс асуухаач мэддэггүй тийм байсан. Тэгээ тийм байдалтай явсаар байгаад их сургуульд орсноос хойш аюух нөгөө мэдээ олж уншдаг болсон. Тэгээ ингээд мэдээнүүд харахаар зэрэг жилд 4,000-аад өсвөр насны охтууд төрж ийн гэдэг ч юм уу тийм Монголд ингээд абортонд орж ийн ийм хүчирхийллийн хэрэг гарсан гэдэргээл аюу хим эмзэг сэдвүүд хөндөгдөөд тэг ингээд бодоод үзэнгүүт ялцчгүй тэр нөхцөл байдал бэлгийн боловсролтой шууд холбогдоод байгаа гэдгийг ингээд цаад ухамсартаа мэдчихсэн ч гэсэнд яг ингээд яг логиктэй ингээд бодож үзээгүй байсан юм билээ. Тэгээ ингээд нэг өдөр яагаад чи энэ бүхэн чинь ингээд цаанаа бэлгийн боловсролоос улбаатай бэлгийн боловсрол ингээд сайн биш байгаас болоод тэг ингээд гэр бүл салтаас ахуулаад тэг teenage pregnancy янз янзын өвчин ингээд тархаад байгаа нь тийм учиртай юм байна штэ гэд. Тэгээд ингээд дотроо ингээд за нэг хизээ нэгэн цагт нэм project хэрэгжүүлээд явал гоё юм байна да гэж бодсон мэс зүгээр нэг idea. Тэгээд Global Shapers гэдэг хабд болохоор би зүгээр анх network-о нэмэгдүүлэх зорилгоор apply хийсэн. Яг project хэрэгжүүлэх гэж бол яг шууд бол бодоогүй. Гэхдээ
апплайдахад мэдээж тэр цаана болвол ингээд янз янзын төслүүд хэрэгжүүлээд явдаг. Тэгвэл энэ хоёрыг чинь ингээд холбоод хийж болох юм шүү дээ. Энэ Global Shapers-д ороод network-о нэмэгдүүлэнгээ хажуугаар нь төслөж хэрэгжүүлээд миний энэ санаа зовоод байгаа энэ тэ асуудлыг ингээд адресс хийгээд төсөл хэрэгжүүлээд явж болох юм биш үү гэд. Тэгээд анх яг Shaper Stores-ны анхны нөгөө Biweekly гэдэг бид нар нөгөө 2-7 хоногт нэг удаа уулзаад нэг catch up хийх төслүүд хэр явж гин одоо хин юу хийж гин гэд тэрэн дээрээ анх нэг PPT тавьж байсан. Тэгээд анх эхлэхээр болсон да. Тэгэн гоцоо яг хэлж байгаа байхгүй нөө ач холбогдол нь гэдэг ч юм уу яагаад энэ асуудлыг ярих хэрэгтэй гэдэг нийгэмд бол одоо айгүй олон асуудлуудын шийдэл нь айгүй тийм чанартай бэлгийн боловсрал те энэ асуудлуудыг зөв мэдлэг мэдээллийг одоо те эрт өгөөд те маш их мэдээлэлтэй ах юм бол айгүй олон эрсдлээс хүүхдүүд тэг хожим том болсон хоноо ч гэсэн өөрсдөө бас хамгаалах боломжтой байгаа даа юм л тэ. Тэгээ би энэ сэдвийг өнөөдөр яагаад одоо энэ бодгой подкаст дээр ярихыг хүссэн бэ гэх тэгэнгუთ одоо ингээл эмгтэй болоод одоо арай жоохон том болоод нас бий гүйцэл эхлэн гот нөхөрч хөрөлмөнд гэл ингээл дандаа жирэмслэлтэй хамгаалах хэвээр энэ төр гэл нэг тэр талаас нь яриад байдаг. Гэтэл тэгээ тэрийг ингээд яриад ангууд чинь нөгөө нэг өгж байгаа мессеж нь эмгтэй хүн бол зөвхөн нөхөрч хүн тэ одоо нөхөх үржих тийм л тийм организм те хүүхэд төрүүлэх зорилготой юм шиг те тэгээд хүүхэд төрүүлэх зорилгоо биелүүлэхгүй болохоор үн цэн байхгүй юм шиг нэг тийм мессеж дандаа яваад байдаг. Гэтэл яг ингээд нөө ном те журмыг ингээд судлаад яг ном ёсоор уншаад үзэнгүүт тэр чинь бэлгийн болон нөхөрчүүн эрүүл мэнд гэдэг чинь дандаа хамтдаа явагдаж яригдж байгаа байхгүй те. Яагаад ингээд тэгэхээр одоо чинь нөхөрчүү нас гэхээр чинь одоо эмэгтэйчүүдийн хувьд бол за нэг 15-аас 40-50 нас хүртэлтэй. Гэтэл тэр хүмүүсүүд чинь те 80-90 нас хүртэл амьдралаа гэхэд амьдралынхны 3/1 нь л нөхөрч нас байгаа байхгүй те. Бусад үед нь тэр хүн чинь бол бэлгийн амьдралтай те сексуал байж болох хэрэгтэй тийм хүн байгаа дахад тэр асуудлыг тэр чигт нь орхидуулаад нөхөрч эрүүл мэндэл гэж яриад байдаг те. Гэтэл энэ бол хамтдаа яригдчих авах хэрэгтэй те. Хүн заавал хүүхд төрүүлэхгүйгээр тэгтээ сексуал байж болно те бэлгийн амьдралтай байх хэрэгтэй. Тэгээ тэр нь болохоор ингээд бүр одоо чинь албан ёсны дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч юм уу нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан маш олон жилийн өмнө 20-30 жилийн өмнө гаргасан тэр мэдээлэл дээр бол эмэгтэй хүн байна, эрэгтэй хүн ямар ч хүн байна өөртөө таатай те pleasurable өөртөө аюулгүй тийм бэлгийн амьдралтай байх эрхтэй гэж байгаа байхгүй те. Тэгээ тэхийн тулд яах ёстой гэхээр тэрхтэй холбоотой биднэрт мэдлэг мэдээлэл байх ёстой. Бид нэр эрхээ мэддэг байх ёстой те. Тэгээ дээрэс нь бэлгийн амьдралаа одоо юм таатай өөрт таатай байх ёстой гэдгийг мэддэг байх ёстой юм шиг хэрэгжүүлээтэй те. Тэгэхгүй одоо ингэж нүуний бэлгийн амьдрал энэ төрөл ангууд чинь папу болол эсвэл нөгөө boys will be boys гэдэг те. Эрэгтэй хүмүүсүүд бол ингэ тийм гоё бэлгийн те адал явдалтай бэлгийн амьдралтай байж болно. Эмэгтэйчүүд бол те тийм байж болохгүй пумпа те завхарсан. Эсвэл одоо нөгөө дуугаа өний доотх найт бат ингээл амар шейм хийдэг те. Oh my god тэгэж бодож байгаа. Тэр амар муухай үг амар муухай байхгүй тэр одоо те хүний тэр одоо зан характертай яаж би дууглаа анаас. Атестас минь. Тийм учраас ер нь энэ ингээ сэдвийг те ярилцж авах хэвээр аль ч насанд те тэрэндээ нөө age appropriate те хэдэн настай хүнтэй хэдэн настай хүүхэдтэй байна уу хамаагүй тэр насанд нь бодлого нөө хөгжлийн төвшөнтэй одоо нийцүүлээд ярьж авах хэвээр гэдэг. Тийм учраас энэ сэдвийг өнөөдөр ярилцъя гэж бодоод төчнөө өрсөн байгаа л. Ер нь сургуульд байхад ингээл нөгөө эрүүл мэндийн хичээл орно штэ. Заавал бэлгийн боловсруулахгүй зүгээр эрүүл мэндийн хичээл ороод тэгэл нэг жахан тиймэрхүү юм болоод ирэн штэ. Одоо охтуудын биений юм гэдэг ч юм уу. Менструацийн тэр яриад эхлэнгүүт л ингээл хөвгүүд бүр амар инээлдэл бүр ингээл юу ч зурхын аргагүй болгочдаг тий. Харин тий. Тэгээ багш нар нас ингээл бүр залхаал ёо гэл за зэнийг ярих хэвээр юм чи ингээл. Тийм багш нь өөрсдөө тэрийг ярихаас ичдэг үү тий. Бас юу гэж сонсч ирсэн юм аа. Одоо тэгтээ энэ aware юу нь болохоор ерөөдөө Монгол улс даяар гэж явж байгаа юм яг юуны хүрээний анх бол тэгж intentional тийм байсан. Гэхдээ яг хүрэхэд бас янз янзын шалтгаануудаас болоод бас жоохон limitation байгаа тийм. Харин тийм баг. Тэг хамгийн боломжтой болцоотой одоо cost efficient гэдэг юм уу? Миний хувьд хамгийн боломжтой бол хот дотор л гэж байгаа. Тэгээ би яг юу гэж сонсон байхгүй юу? Орон нутагт болохоор нөгөө одоо сумын сургууль гэдэг ч юм уу те одоо яг тийм газар юм бэлгийн боловсролын одоо хичээл орох гэхээр нөгөө нэг жижигхэн газар болохоор хүн болон бие биенийг мэддэг. Тэгэнгүүт нөгөө багш нь тийм ярихаас яагаад ичдэг вэ гэдэг тэгэнгүүт
нөгөө тэр би нэг мэддэг болохоор тэрний тгийх хүүхэд тийм завхарсан юм ярьж илэн шүү дээ марж илэн шүү дээ хүүхдүүд нь өөрсдөө хүртэл тэгж яадаг те эсвэл бол багш нар нь өөрсдөө тэрийг илүү яадаг гэдэг юм уу жоохон дорд үздэг гэдэг ч юм уу те тэгэнгүүт баг тэр одоо эцэгийнх нь нэр гэдэг ч юм уу эсвэл тийм юмд холбогдохгүй тулд ядаж бэлгийн боловсрал гэдэг одоо топикоч гэсэн сэдвэж гэсэн хүүхдүүдтэй заах тийм дурамжхан байдаг гэдэг ч юм тэрнээс ичдэг гэдэг юм уу. Тийм юм би бас сонсч ирсэн. Сумын төвийн одоо аймгийн төвийн гэдэг ч юм уу тийм сургуулиуд багшин заахаас ичдэг. Англиар болохоор нөгөө табу топик гэж ярьдаг шүү дээ. Хүн болгон ярихаас зайлсхийдэг тий. Тэгээ энэ талаар би ер нь олон улсад хөгжингүй орнуудад бэлгийн боловсрал ямар байдаг талаар нэлээд судалсан. Тэгээд Нидерланд улсад болвол бэлгийн боловсролыг бүр 4 наснаас нь эхэлдэг юм билээ. Бүр 4 наснаас нь ахуулаад гэхдээ мэдээж нөгөө илүү детальны юм ярихаас илүүтэйгээр хүндлэл гэж юу байдгийг те consent гэж юу байдаг. Consent чинь зүгээр yes or no гэж хэлж байгаа шүү дээ те. Тэр нь яг хуу дараа том болоод насанд хүрсэн хойно арай өөр байдлаар илэрч болно. Гэхдээ consent гэж юу байдгийг багаас нь зааж өгч чинь хүний биеийн талаар багаас нь зааж өгч чинь. Тэгэхээр дараа ингээд өсөх явцад тэрийг ингээд илүү нарийн болгоход илүү тийм натуралны болж байгаа байхгүй юу? Багаас яриад тийм багаас яриад эхэлсэн. Тэгээд насны хувьд ингэж хуваад юм билүү. 3-7 наснд болвол хүний бие консент хүндлийн талаар заадаг. 8-аас 12 насны хооронд болвол хүний биеийг өшөөж байгаа нарийн болгоод анатом тэгээд эрүүл харилцаа гэж юу байдаг талаар заадаг. 13-аас 18 наснд болвол одоо sexuality нөхөр үржихийн эрүүл мэнд тэгэхээр романтик харилцааны талаар зааж ин за 19-оос 29 наснд болвол яг одоо идэвхтэй одоо хүнтэй өрхөх ч юм уу хүнтэй суух ч юм уу тэр насны учраас гэр бүл төлөвлөлт тэгээд энэ харилцаагаа эрүүл ингээд зөв авч явах талаар зааж өгч ин за 30-аас 50 насны хооронд болвол одоо ихэвчлэн одоо age out болсон байдаг учраас тий parenting тий тэгээд бас партнертайгаа нандаа ярилцаагаа үргэлжлүүлж авч явах талаар зааж өгч энэ 50 наснаас хойш болвол мэдээж нөгөө цэвэршилт гэдээ явагддаг хүний биед бас өөрчлөлт гардаг гэх мэтлэн ингээд healthy aging буюу ингээд тий хөгшөрснөөр биеинд бас нэлээд хөрслүүд гарч байгаа шүү дээ тэрийгээ бас ингээд ойлгох зөөр хүлээж авах гэх мэт ингээд 3-аас тий 3 наснаас эхлээ насан туршийн education байгаа байхгүй тэгэхээр энийг зөвхөн сургуулиас мэдээж авахгүй сургуулиас бол ингээд онлын хувьд тий бас тодорхой хугацааны туршидл зааж өгч чадна. Тэгэхээр одоо бусад ялангуяа энэ бага нас тэгээд сургуулаа төгссөний дараах яг жинхэнэ ингээд амьдрал зохиогоод явах үед болвол өөр арга замаар хоорондоо ярилцах замаар тий одоо интернетээс өөр тий мэдээлэл унших замаар авна гэж ойлгож байна тий. Надаа энэ айгүй зөв арга юм шиг санагдсан. Ингээд насан туршийн боловсрол гэж байна. Нэг 13 14 настай ч юм уу эсвэл нэг тий ахлах сургуулийн 1-2 жил нэг хэдхэн цаг ороод бусдыг асуудал биш байгаа хэрэгтэй чинь насан турштай тий. Насан туршийн. Тэгээд нөө бага насны 3-аас 7 насны үед консент заадаг гэдэг бас айгүй зөв байдаг. Яг одоо bodоод гут чинь л нөгөө нэг консент гэл тэгэн гут чинь одоо энэ тэр хүүхэд чинь өөрөө өөрийгөө хамгаалах үгүй гэж хэлэх те их одоо юуг нь өчөж штэ одоо empowerment гэдэг ч юм уу одоо чадлыг нь бол өчөж штэ энэ ийшээ хүрд болохгүй юм байна шүү гэдэг ойлголтыг өчлөө тэгэхгүй бол нөх манайхан чинь тамхилыг тэрнээс ахуулаад яг хоо нэг амар гингүү юм шиг бүрчлээ тэр чинь тэр хүүхдийн эмзэг одоо эргэтэнд те тэгэлж болно хамаагүй хурж болно гэдэг ойлголт чинь өөрөө юуны хувьд зарчмын хувьд айгу буруу байгаа байхгүй тий. Тэгээ хэрвээ хүүхд тэрийг болохгүй гэдгийг мэдчих юм бол хүнд ч гэсэн шаардлага тавих гэдэг ч юм уу тий. Тэгээ сая яг ингээд 3-7 консент гэсэн чинь яг би энэний юг уулын ярихгүй гэж бодож ирсэн аа уулын яриул зүгээр юм шиг санагдав. Нөгөө нэг сая жилийн өмнө лөө нэг гаражн дээр нэг жоохон баннер яадсэн нэг шууган тавьсан нэг юу байгаа шүү дээ бичлэг задарсан шүү дээ тэр бол хэрвээ эцэг эхнэр нь одоо тэр 3-7 нас чинь сургуулийн өмнөх нас болохоор яалтчгүй одоо энэ 3-7 наснд консент гэж юу вэ гэдгийг бол эцэгийнхээ хувьд бас хэлши тайлбарлаж ярих хэрэгтэй байх шүү дээ хэрвээ тэр хүүхдүүд тэр conversation гэмүү тэр яриа эцэг их нүгсэн байсан бол тийм явдал болохгүй байх те тэр чинь одоо нэг нь ингээл энд юм билээ гэл нөгөөдөлөө өгөөдөл тэгэл энэ сонирхолтой нэг юм
жоохон болохгүй юм болохоор хүүхдүүд чинь бас нэг юм жоохон сонирхол нэг юм юу юм бол гэж тэгдэж шүү дээ. Би яг тэрнээс болсон юм болов уу гэж бодож байгаа байхгүй. Тэрнээс биш тэрийг яг олон талаас нь ярьсан байгаа юм л та. Зарим нь бол те одоо нөгөө нэг бэлгийн чиг хандлагын юунууд амар юм ирчүүдтэй болоод кино мино юунд бүх юм ингээд ирчүүлээд босноос болоод одоо ер нь бол хомофобик юу нь болохоор тийм гарч ирж байгаа байхгүй тий. Эрэгтэй хүндээ зүгээр гэдгийг ойлголттой болцсон болохоор ингээд хүүхдүүд бие биентэйгээ найзуудтайгаа ингэж гэсэн хомофобик талаас нь яасан байгаа тий. Зарим нь болохоор жоохноос нь одоо интернет орчинд ийм юм байдаг болохоор ингэж байгаа тэгж байгаа ингээл ерөнхийдөө муу талаас мөгдөр ярьсан байгаа тий. Тэгэхээр сая хүмүүцлэг ярьсны дараа инженерээ бас 3-7 насны хувьд хүн ер нь заах хэрэгтэй байсан болоод энийг бол яаж болох байсан тий. Одоо prevent хийх гэдэг ч юм уу энийг ийм болохгүй байх үг нь бол бүр эцгийн хувьд бол тэрийг бүрдүүлж өгөх хэрэгтэй байсан юм байна гэж ойлгож бодож эхэлж байна л та тий. Тэгэхээр нөгөө нэг бид нар чи ядаж та одоо ингээл бэлгийн боловсрал энэ төр гэл янгууд чинь нөгөө нэг болохгүй энэ бол муухай те хол байх хэрэгтэй гэдэг талаас нь дандаа ярьдаг. За чи ингэж байг дандаа айлгаж ярьдаг те хэдэн настайсаа. Гэтэл чинь айгу байгалийн биологийн зам ёсны юм штэ те. Тэгэнгүүт тэрийг хүн болгон сонирхох нь ойлгомжтой. Өөрөө ч айгуул тэр аав ээж нар өөртөө сонирхож л өссөн байгаа те. Тэгэнгүүт тэрийг яагаад няцаах хэвтэй те. Оронд нь харин ингэж багаас нь нөө age appropriate насанд нь таарсан байдлаар ойлгуулах гэдэг чинь айгу чухал байгаа байхгүй те. Тэгэхээр тэр нөө нэг одоо чинь одоо 3-7 нас гэлээ бага наснаас нь яриад эхэлж ин л хэдүүлээ. Тэгээ тэр үед бол надад ялцчихв тэр консент те bodily autonomy гэдэг миний бие бол миний бие өөр хэн нэгэн зөвшөөрлгүйгээр хүрч болохгүй гэдгийг багаас нь ойлгох айгуу чухал. Тэрэн дээр нэмэгдээд эмэгтэй ч вэ эрэгтэй ч вэ ялгаа авахгүй байхгүй те. Яг тэгвэл тийм бэлгийн хүчирхийлэл ч юм уу те тийм бол хүүс харгалцдаггүй гэж байгаа байхгүй те. Бид нар ихвчлэн бэлгийн хүчирхийлэл гэж тавингууд нөө охтууд гэж бодож байгаа боловч ясэм дээрээ бас баннер эрэгтэй ч хүүхдүүд ч гэсэн айгуу хохирогч болдог те. Тэгээд тэрэн дээрээ ингээд нөгөө нэг тусламж авч чадахгүй те магадгүй одоо ингэ шүүх цагдаагаар шийдэгдэж чадахгүй явах нь бүр илүү их байдаг ч юм уу те. Тэгэхээр нөгөө хүчрээлч хүүс хамаарахгүй гэж байгаа учраас эрэгтэй хүүхэд ч бай эмэгтэй хүүхэд ч хамаахгүй чиний бие одоо те бэлэг эрэгтэн байна уу би энд чи хин нэгэн зөвшөөрлгүйгээр хүрэх ёсгүй чамд ямар нэгэн байдлаар таагүй байгаа бол чи тэрэнд үгүй гэж хэлэх эрхтэй тэгээ эргээд өөрийнхөө нэг одоо гэр бүлтэй байгаа өөрийнхөө итгэдэг аав ээж нөө эмээ өвөө нөө итгэдэг хүндээ хэлэх хэрэгтэй гэдгийг хэлэн ойлгуулна гэдэг чинь айгүй том empowerment юм шиг надад санагдчихсэн. Одоо жишээ нь ингээд болохгүй чи ингэж болохгүй тэгж болохгүй гэд ингээд хүүхдэд заацсан те хүүхдэд ингээд буруугаар суулгацсан те тэр хүүхд өөрөө тийм сонирхгүй байж байгаа гэхэд бэлгийн дарамтанд өртлөө гэдэг юмгууд болохгүй гэд хэлсэн аавчд тэр чинь ерөөсөө хэлэхгүй шүү дээ. Тийм чинь тэрийг бол болохгүй гэж хэлхийн бас нөгөө нэг одоо хор уршиг нь бас тиймэр гарч яриаг нөгөө нэг тасцж байгаа байхгүй тийм нээлтээр өрнөх боломжгүй. Энэ дээр бас нөгөө нэг консентас гадна нөгөө нэг хүүхдийн одоо тэр насанд одоо жишээ нь хамгийн өвж болох бас зөв бидлэг мэдээлэл одоо гэр бүлийн орчинд ч юм уу тийм болохоор гээд өөрийнхөө эрхтнүүдийг бэлэг эрхтнүүдийг яг нэрээр нэрлж сурах тийм таних тийм тэр айгуу чухал гэдэг жах зарим хүмүүс ч нөгөө нэг ингээ хөөрдөж янз нэр хөвлөдөг ч юм уу тийм ингээ цэцэг мэцэг гэдэг ч юм уу юу ч гэдэг тийм янз бүрийн нэр өгчдөг гэтэл тэр чин дараа нь ингээ нөгөө айгуух төвөрөглөг үүсгдэг гэдэг жаа байхгүй тийм яг нэрээр нь л нэршилж хэлж сурах хэрэгтэй тийм юу лээ нөгөө банерыг болохоор P9 гэж дууддаг лөө. Тэгээ охтуудын лабиа гэж заадаг шүү дээ. Яг тэр нэршлиг нь тэрийг нь тэгж заадаг шүү дээ. Монголоор одоо тэр нь юу юм бэ? Тэгэл үтрээ бол үтрээ шодоо боо. Тэгэл хэлэх хэрэгтэй. Баачаа биш шүү. Тэр нэг Японы нэг амар хөөрхөн хүүхдийн ном явуулсан мэт нөгөө бэлгийн боловсролыг бүр нөгөө цэцэрлэгээс өмнөх хүүхдүүд заах нь ингээд амар хөрхэн зурцсан. Тэгээд энэ бол энэ юм ингээд тэгээд ингэж болохгүй шүү, тэгж болохгүй шүү, хамаагүй татаж болохгүй шүү, хамаагүй хурж болохгүй шүү. Тэгээд бохир гараараа хурж болохгүй шүү гэдэг ч юм уу. Тэгээд цэвэрхэн байхын тулд ингэж угаан шүү гэж амар хөрхэн тайлбарлалцсан нэг ном байдаг шүү. Япон ном юм уу те. Амар хөрхэн тайлбарлалцсан байдаг ном байт юм билээ. Ингээ хайгаад үзэх юм бол айгүй гой номнууд байт юм билээ. Надаа айгүй сонирхолтой санагдсан нэг ном нь ээж аавуудад зориулсан ном байгаа байхгүй. Тэгээ хүүхд өсөж явах хэвцээ ээж ааваас янз янзын асуулт асуудаг штэ. Хүүхд яаж бий болдгийг гэл тэгэнгүүт нь наснаас нь хамаарад одоо яаж хариулах талаар ингээ зөвлөгөө өгсөн. Тэр надаа айгүй зөв хэрэгтэй тийм хэрэгтэй мэдээлэл юу ч хамаагүй зохиол яриад байдаг. Эсвэл зүгээр чивч юм уу гэдэг ямар ч хариулт. Тийм чивч авахгүй өөртөө ээжээс асуу.
Тэгээд хариулахгүй болохоор зэрэг нөгөө хүүхд чинь хариулт авахын тулд ингээд өөр арга замаа хайгаад тэрнээс ингээд буруу ойлголт авдаг ч юм уу тий. Тэгэхээр аав ээж нар бас айгүй их одоо ер нь бол sex education provider гэдэг талаас аав ээж нар ч гэсэндээ ингээд өөрсдийгөө боловсруулад мэдлэгжүүлээд явах хэрэгтэй гэж боддог. Би жоохондоо Disney энэ төр амар үздэг байсан. Бараг цэцэрлэгт орохоос өмнө. Тэгээд Дамбо дээр ингээд нөгөө шувуу авчираад идэж чинь тэрийг бүр ямар хөөрх юм бэ гэж бодоод явж игнээсээ тэгдэм болов уу гэдэг амар итгэдэг байсан. Тэр бол айгу буруу байгаа. Тэр одоо бодоод үзэхээр айгу буруу. Яг саний хэлэхээр одоо ялангуяа хүний анатомиг болвол энэ бол ийм эрхтэн, ийм үүрэгтэй эрхтэн гэдгийг яг хуу деталь нь наснасаас хамаарат өөр байдаг баг. Гэтэ тэгэж зүүрлэх аргаар ч юм уу те ингээд зүүрлэх аргаар ингээд заачгаар айгүй төрөгдөл үүсгдэг. Би болохоор амар horrific арай л аимшигын төсөлдөг гэсэн чинь манай эд чинь 4 хүүхэд төрүүлсэнтэй гэсэн амар ядралттай байдаг байхгүй. Тэг би жоохондоо энийг харч би эндээс хагарч гарч ирсэн байна. Хүүснийх нь Хүүснийх нь биш ингээд гээс нь гарч ирээд тэгээд тэр нь ингээд нөхөгдөөд нөгөө нэг ядралтын соринууд нь нөгөө нэг хагарсан газрууд нь болов уу гэж. Би сайхан жирэмсэн байхдаа нэг 4 настай хамаатныхаа охиноо травмат болчих шиг байсан. Ингээд миний гизиг харъя гэдсэн аахгүй юу. Дотор нь мама агаа гэдэг амар хөөрхөн хайрлаад. Одоо яг хоо манай бебитэй амар найзлаад амар хөөрхөн байдаг аахгүй юу. Гэтэ ингээд тэр үедээ би ингээд сөхөө харуулсан аахгүй юу. Тэгсэн чи би амар ингээд язралттай. Тэгсэн чи ингээд амар чив чимээг болоод өдөржингөө чимээг өжсөн оройн би ингээ хүүхдтэй олмор авахгүй ирээдүйд яаж гизээ улаан болохгүй ах уу хөөх хэзээ. Би бас өөрөө хажууд нь тийм муухай харагдсан юм байна гэдэг өөрөө тэрэндээ амар яздаг арьстай. Тиймэрхүү нэг юмнууд болох ч нөөрөө ингээд нүн дараа дараагийн яриаг өрнүүлэх тийм боломж юм шүү. Тий одоо чинь тэр үед нь бол харин тий ингээд зарим хүмүүсүүдийн гизний юм бол чинийх тийм болохгүй ч магадгүй. Гэхдээ болсон ч гэсэн энэ бол ингээд үзэсгэлэнтэй юм тий. Яг л хүүхэд ингээд тэгээ төрүүлж байгаа гэл ингээд өргөдүүлэл яриа өрнүүлэх ёстой юм шиг байгаа юм л да тий. Тэрэн дээр өөртөө айгу бие нүүрний хувирал айгу сайн цэгнж ингэж нейтралаар ярих ёстой юм шиг байгаа. Би яг нөгөө дүүнер дээр яг тэгсэн. Ялангуяа Аннагийн хүүдэр битэрч айгу ойрхон өссөн штэ би надтай ингэ тэгсэн чи тийм ярьдагтай тэгэл ихэд нөгөө нэг юуны ус салтааны усаас ахуулаад сухны ус яриад ер нь нэг юм puberty маягийн юм яриад явчихсан аахгүй надаас юм асуусан юм аа тэгэхээр би ингээд би ч яаж нөгөө нэг том нүдтэй болохоор нүүрний хувирал амар сайтай болохоор нэг ингэснээр цаа намка жоохон тайван айгу нормал ярих хэрэгтэй шүү гэд. Тэгээ яг ингээ нормал яриадсэн чинь өөрчлөлт надаас юм асуугаал те. Тэгээ яг тэрэн дээр айгу тийм анхан тэр юуг нь айгу зөв тавьчих юм бол тэр хүүхд цаашдаа энэ хүнтэй би цаашдаа ийм мар ярихад бол хүлэн зөвшөөрөд бүр энгийн юм шиг ярьж болох юм ингээд тэр хүүхд ч гэсэн айгу одоо safe аюулгүй асуухаас айдгүй тийм харин саний Нидерландын жишээгээр ингээд хүүхдэд бэлгийн боловсролыг бүр багаас нь заагаад эхэлчихээр тэр хүүхэд дараа нь том болоод энийг нөгөө табу сэдв гэж ерөөсө бодохгүй найзуудтайгаа чөлөөтэй ярилцдаг багшаасаа чөлөөтэй асуудаг. Тэгээ энэ хүүхдүүд чинь өөртөө том болоод ээж аав болно, багш болно. Тэгэхээр яг энэ одоо тулгараад байгаа асуудлыг бүр ингээд багаас нь шийдээд өгчөж байгаа болохоор айгүй зөв арга санагцсан тийм. Тэгээд нүүн судалгаас харахаар ингээд зарим хүмүүсүүд болохоор ингээд те багаас нь бэлгийн боловсролыг өгнө энэ төр аль та нар өстө багаас нь хүүхдийг те садар самуун сурталчлаад юу заагаад магаад гэдэг айгүй хүмүүсүүд бас ингээд эсэргүүцэх хандлага байдаг. А гэтэл яг одоо нэг одоо шинэ нэгдсэн улсын байгууллагын вебсайт энэ төрөөс те ингээд судалгаануудыг нь харахаар ингээд багаас нь зөв ингээд цогцтой мэдлэг мэдээлэл өгснөөр тэр хүмүүсүүд нэг илүү хожуу бэлгийн амьдралаа эхлүүлдэг. Ягаад гэвэл илүү хариуцлагатай болдог. Нэгдүгээр, хоёрдугаар өөрийнхөө эрсдлүүдийг мэдж байгаа те ингээд замраагүй ч юм уу ингээд ямар нэгэн төлөвлөөгүй эсвэл өөрийгөө хамгаалаагүй байдлаар бэлгийн харилцаанд орох нь ямар эрсдэл өөрт нь болон хамтрагчид нь авчирч болохыг мэдж байгаа учраас илүү хариуцлагатай болдог гэж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээлэл өгнө гэдэг чинь өөрөө тэр хүмүүсүүдийг те дараа дараагийн эрсдлээс нь ингээд хамгаалдаг гэдгийг бол ингээд нотолцсон л байдаг юм байлээ л те. Informed decision making болчихж байгаа. Энтэй холбоотой нэг мэдээлэл хуваалцахад ингээд бэлгийн боловсрол чинь дотор маш олон янз байгаа шүү дээ. Тэгээ би яг хуу томоор 3 ер нь бол ангилж хараад байгаа. Нэгтгэн нь болохоор тэр одоо бидний яриад байгаа comprehensive sex education буюу бэлгийн цогц боловсрол. Хоёр дахь нь abstinence based буюу нөгөө төвчгийг дэмжсэн хөтөлбөр гэж орчуулд юм лээ. Ер нь Монгол ер нь хоёр дахь буюу abstinence based-аар их явцсан юм санагдаад байна. Одоо болохгүй тэ ер нь бол ингээд чи насанд хүртлээ ч юм уу хүнтэй суудлаа энэ сэдвийг ингээд
ойлгоод авах шаардлагагүй тийм болохоор энийг деталь нь ярих шаардлагагүй гэж зүгээр ингээд анханасаа болохгүй гэдэг ингээд мэдээлэл өгсөн. Тийм. Тэгээ 3 дахь нь болохоор яг одоо соёл шашны мэдрэмжтэй хөтөлбөр гэж яриад байгаа. Одоо зарим нэг одоо Сауди Араб ч юм уу энтхэг исламын улсууд байгаа шүү дээ тий. Ингээд хүнтэй суудлаа бол хүлээх ёстой. Одоо зарим нэг сэдвүүдийг огт ярьж болохгүй гэдэг ингээд соёл нь өөрөө тийм болохоор бэлгийн боловсролнаас дагаад одоо эндээ ингээд хайрцаглагдчихдаг гэх юм уу. Тийм байдалтай байд юм лээ. Тэгээд одоо comprehensive sex education болохоор ялангуяа хөгжсөн орнуудад Нидерланд, Швед, Канада, Герман, зарим нэг Америкийн зарим нэг мужууд тэгээд abstinence based болохоор Америкийн зарим мужууд бас стил ингээд abstinence based дээр явдаг. Нэг тийм шашин нөлөөлөлтэй тэгээд Нигер, Уганда гэх мэт Нижериа, Уганда гэх мэт орнууд бас Монголоос тийм хувийн сургууль тэгээд улсын сургуулиас хамаараад бас жоох өөр байх шиг. Тэгээд cultural буюу соёл шашны мэдрэмжтэй хөтөлбөрүүд нь болохоор саяны дурдсан Сауди Араб, Иран, Энтхэг, Индонез гэх мэт улсууд байд юм. Тэгээс Азийн орнуудаас их ичлэн нэгдэг байх. Тэгээ abstinence based гэдэг байх. Монголд адилхан тийм. Тэгээ ингээ 3 хуваагаад үзэнгүүт яг ингээд миксенс болж байгаа байхгүй ялцчгүй ингээд өндөр хөгжилтэй орнууд болохоор comprehensive sex education-оор яваад тэгээд нөгөө улсынхан дата статистикийг хараад үзэнгүүт бас нөгөө crime rate бага тэгээд teenage pregnancy бага тэгээд нөгөө шимслээд college drop out болох юунаас бага болоо явцдаг. Тэгээ ингээд асаа ингээд судлаад үзэнгүүт аюу сонирхолтой юм лээ. Тэгээд comprehensive sex education гэдэг хүмүүс бас нөгөө яг юуг ин comprehensive гэдэг нь бас ойлгохгүйж магадгүй. Тэгээд бэлгийн цогц боловсрал гэдэг яхаараа би нөгөө төслийнхөө шугамар Европын comprehensive sex education-ыг Монгол руу бүгдийг ингээд орчуулад аппликейшн руугаа оруулж исэн. Гэр бүл, үерхэл нөхөрлөл, хүндлэл гэж юу байдгийг, урт хугацааны үүрэг амлалт, эцэг их болох, бэлгийн амьдрал, үе тэнгийнхний нөлөө, сая бас дурдсан шүү дээ нөгөө үе тэнгийнхний нөлөө, хар тамхиг бас бэлгийн боловсролд ингээ оруулаад авчдаг, гендер, хүчирхийлэл, хүний бие, төхөөрч хүн үйл явц тэгээд бэлгийн замаар халдварлах өвчин гэдэг ер нь бол бүх сэдвийг ингээ хамраад явцдаг. Тэгээ Монголын хувьд болохоор sex education эрүүл мэнд дээр нэг ороод биологи дээр хүний бие анатоми гэж нэг ороод нийгэм дээр бас нэг гендер гэдэг ингээ орчдөг шүү дээ. Тэнгүүд ингээд энт тэнд ингээд таарцсан болохоор яг хоорондох холбоо сүлбээ яаж энэ сэдвүүд ингээ холбогдоод ингээд бэлгийн боловсрал чинь цаанаа ингээд эдийн засагтай холбогдоод байгааг юусоо ойлгодоггүй. Тэгээ энийг яг нөгөө comprehensive sex education буюу бэлгийн цогц боловсрлоор хооронд нь холбоод ингээд уяад өгцөн. Тэгэнгүүт ингээд багасаа энийг үзээд одоо уялдаа холбоог нь ойлгоод явах боломжийг бүрдүүлж өгсөн. Айгүй зөв шинэлэг аргачлал гэж боддог. Одоо сая ингээд жагсааж ингээд хийсэн юмнуудыг харахад бол одоо бэлгийн боловсролыг харангуут хүмүүсийн одоо анхны шууд төрж байгаа бодол ч юм уу ойлголт ч нь бол одоо бэзэхөө эсвэл бол нөхөрч хүн гэдэг чинь тэгэнгүүт саяны нөхцөлийн дурдсан юмд бол бараг 70-80 бараг 90% нь харилцаа холбоо хоорондох одоо communication гэдэг ч юм уу хоорондох хоёр хүний хоорондох харилцаа дээр тулгуурсан юм байна л та. Тэр аягүй сонирхолтой байна. Тэгэнгუთ тэр чинь харин цэвэр одоо бие махбод биологийн асуудал гэхээсээ илүү сууринч гэх юм уу ингээд те илүү чухал байж болох асуудал нь болохоор тэр харилцаа те consent эрүүл харилцаа гэж юу юм те. Билийн одоо жишээ нь intimate partner violence гэдэг байгаа шүү дээ. Одоо дотн харилцаатай партнертай хөвчлэн одоо те одоо дарангуулах хүчрхийлүүлэх те тэднээс яаж урд сэргийлэх болох юм те хүндлэл гэж юу юм миний хүндлэл тэр бусдыг хүндэл гэх те тэр нэг харилцааны асуудууд айгу том яваад байгаа байхгүй гэтэл тэр чинь одоо миний л ойлгож байгаагаар бол Монголын одоо те ерхий боловсролын сургуулиудад тэр тал нь хэр яригддэм бол та тэр талаар мэдээлэл аваад одоо яг ямар шуган хүрээнд юу заад юм бол яг би өөрийнхөө жишээн дээр ярихад бол ерөөсөө л нөгөө эрүүл мэнд дээр байсан нэг 4-5 хуудсан шүү дээ. Одоо жирэмслэлтийн явц юм байдаг. Тэг хүний анатомийн талаар ордог одоо нөгөө эргэтэн ингээд зургийг харуулсан ингээд шугам заацсан энийг тэр партиг ин гэдэг гэн. Тэгээ яг халдвар төвчөн тэгээд нөгөө доохын талаар заажсэн. Тэг ерөөсөө энэ холбоо сүлбээг нь ерөөсөө ярьж ирснийг ерөөсөө санахгүй байгаа байхгүй. Тэгээд би яг өөрөө нөгөө энэ төслийг анх хэрэгжүүлээд утасны аппликейшн
боловсруулж ирсэн. Утасны аппликейшн дээр энэ comprehensive sex education-ы контентуудыг бүгдийг монгол руу орчуулад тэгээ шууд орчуулахтаас монголын контекст дээр бас хамаарад нэг жоохон өөрчлөлтүүдийг бас хийсэн. Тэгээд зүгээр ингээд текст оруулж байгаа хүүхдүүд мэдээж ингээд уншихгүй. Тийм учраас энэ жоохон сонирхолтой байлгыг гэж бодоод гейм аспектаас оруулж өгсөн. Тэгээд юунуудаа уншичаад текстүүдээ уншичаад quiz тоглолдог. True or false эсвэл multiple choice question асуулт асуунгууд нь ингээд хариулаад оноо цуглуулна. Тэгээ ингээд найзуудтайгаа хамт ингээд өрсөлдөөд ингээд сошиал медиа дээр шеэрлэг тийм одоо бүтцтэйгээр хийж исэн. Тэгээ тэндээс харахад бол тийм гейм аспект оруулаад хүчингүүд ингээд хүүхдүүд шал өөр ингээд сонирхоод эхэлдэг юм л. Сонирхоод эхэлдэг. Тэгээд энийгээ жоохон промот хийх зорилгоор нийт 5 сургуулиар орж одоо нийгмийн ажилтнтай ярьж агаад одоо урлагийн заалын ч юм уу төр зүр зээлж агаад нэг презентац тавиад бэлгийн боловсрол яагаад юм чухал энэ төргээд ярьсныхаа дараа бүгднгийнх нь утсан дээр нь энэ аппликейшнийг даунлоод хийлгүүлээд бүгдийг ингээд тоглуулад тэгээ хоцсон ихний 3 өнд нь ингээд бэлэг өгчээсэн. Тэгэхээр ингээд ер нь энэ бэлгийн боловсролыг яагаад заавал ийм дан онол ингээд ном дэвтэр дээр байлгах ёстой гэж тэгээ ингээд очиод ярилцаад ингээд question and answer session хийгээд ингээд явхад бол хүүхдүүд айгүй гоё ингээд хөрхөн хүлээж авч илээ. Нэрээ эн чинь айгүй чухал сэдв юм байна штэ гэд ингээд ойлгож байгаа нь ингээд нүдэн гялтганаад ингээд ирж байгаа нь ингээд харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ ялцчгүй ингээд хүүхдүүдээс бас асуугаад үзэнгүүд манай тийм хичээл ордгүй штэ гэл тийм би ингээд танаа Instagram пэйж рүү ингээд мессеж бичиж болох юм уу ингээд надад асуух асуултууд байна гэх. Тэгээ би мэдээж ингээд хариулмаар байгаа ч гэсэн энэ чинь ингээд зарим нэг эрүүл мэндтэй холбоотой асуудал байвал би нэг хариулж болох байхгүй. Эмчэд хандах хэрэгтэй байхгүй. Тэр хэрвээ ийм асуудал байгаа бол эмчэд хандах хэрэгтэй гэдгийг бас бэлгийн боловсролоор олгох хэрэгтэй. Тийм нөгөө талаа нөгөө нэг gamification гэдгсэн чинь яг толгоонд миний төрөнд бодсон юм юу таад дээр нэг Facebook дээр ч юм Instagram дээр ч юм нэг ad гарч ирдгүү нэг юм illustrated ийм character comic маягийн character-үүд байгаа орхоо шүүлээ endure him or leave him гэл нэг юм сторигоор ингээл choice хийгээл тэгж явдсан шүү дээ. Одоо энэ саяны энэ одоо comprehensive sex education гэдэг одоо энэ бэлгийн цогц боловсролыг яг тиймэрхүү сторигоор одоо юм character-ууд бүтээгээд тэгэн гутаа яг нэг interactive маягийн юм story үүсгээд тэг яг одоо нөгөө нэг одоо consent-н дээр одоо нэг story-н явдаг гэдэг ч юм уу те эсвэл бол одоо respect гэдэг одоо хүндлэл дээр нэг story-н явдаг гэдэг ч юм уу тэгээ ингээд зөв choice хийвэл зөв одоо сонголт хийх юм бол оноо моноо авч авдаг тийм нөгөө нэг юм gossip харин тэдрэ жоохон драматай тийм үерхэл салалт мололцтой тийм хөөрхөн комик руу тийм гейм хийчихвэл бас айгу тэгээ буруу сонголт хийхээр бэзэ хийв авчиж гэдэг одоо эмчи тандтай why not тэгвэл би хүртэл тоглоно нэр бэлгийн цамын халдвар төвчин гэснээс би бас нөгөө сая нөгөө ахлах сургуульд ямар хичээл үзчихсэн гэнт бодсон чинь багш ингээд юу ч тайлбарлахгүй зүгээр ингээд бахан бэлгийн цамын халдвар төвчний нэрнүүд хэлэнгээ слайд дээр аимшигын зургнууд үзүүлээд хүмүүсийн бэлэг хитний тэгээд энэ бол ийм өвчин ингэж өгдөг энэ бол ийм өвчин ингэж өгдөг энэ бол ийм өвчин ингээд хамарчин салж ондогч юм гэдэггүй тэгээд амар юм хэлээ тэгээд за болоо гэд тэгээд амар айгаал дууснаас сая хийжсэн чи бас тийм санажлаа тэр чинь ингээд 4-р анги төлөө 5-р анги ингээд байгалийн ухааны хичээл дээр яг антон борж байгаа байхгүй. Тэгээ ингээд эр бэлгийн эсн өндгөн эстэйгээ уулзалтаа тэгээд хүүхд болдог гэдэг юм гот. Хаа би тэр тухайд ерөөс тэр яаж нийлэх өмсөлцөхээр ингээд глицерин ингээд хүүхд нэрээ тэгэж боддог юм байл. Янз янзаар яг нөгөө детальны зааж өгөхгүй болохоор тэгээ өөрөө ингээд энэ зэнзэр бодвол имажин хийгэлтэй төсөөлөл тэгэл. Яг наадаж ийсэн чи харин ингээд нэг дурсамж орж ирлээ гэдэг шиг ярина гэсэн юм. Бүгдээ амар ингээд мартахыг хичээсэн, блок хийсэн тэгсэн чи гээд бэн цоожлцсон тэгсэн чи харин нэг түрүү ингээд манай хүүгийн талаар үзсэн. Хүүтэйгээ ярьсан энэ сэдвийн талаар ярьсан анхны юм болохоор тэр байсан юм байна. Надаас аягүй хөөрхөөр асуусан. Ингээд манайх хичээл дээр ингээд үзсэн тэ ингээд нэг гэр бүлгээс тэ ингээд өндөөс нийлээ түүхт болдог гэд. Би тэгтээ яаж нийлдгийг ойлгохгүй байна гэдэлсэн хоёр биш мэлийн хэдэн жилийн өмнө штэ тэ бас арай ингээд жоохон тэ. Тэр нь болохоор яг 8
За тэр чинь 12 11 настай байсан юм байна л та. Тэгэхээр чин тэр 6-аад моргаад бол 6 дугаар анги авцаа юм уу да тий. Тэгээ ер нь ингээд үдсэн гэдэг жбайгаа байхгүй. Гэхдээ тэрний яг зүгээр гадаад байсан л та. Монголд бол сурч байгааг байсан. Тэгээд надаас асуужсэн байхгүй айгүй тийм honestтэй айгүй хөөрхөн асуулт байгаа байхгүй. Тэгээд ихтэй асуухт нь би нөгөө дөрвийн намкагийн хэлдэг шин шоконд ороод бантаад нөгөө ерөөс сэтгэл санааны бэлтгэл байхгүй. Тэгээд би ингээ хоолж ирсэн. Зээшин жоохон завгүй хэл дараа нь яриад ингээд өнгөрч байгаа байхгүй. Тэгээд эвгүй эхэлж болохгүй те. Тэгээ азар харин манай хүү дараа нь нэг олон хоногийн дараа ч биш те. Нэг хэд хоногийн дараа асуусан дахиад тэр үед нь бол би ингээд бэлтцсэн те. Тэгээд айгүй ингээ тийм төв царайтайгаар юу ч хариулсан. Тэгээ яг ингээл нөгөө яг антом факт ярьсан те тэрийг яг нэрээр нь те ингээд ингэж эрэхтэн ингээд ийм болоод те ийм үйл явц болоод тэгээд тэгсний дараа одоо ингээд те бэлгийн харилцаанд ороод тэгсний үрднүүд ингээд нийлээд жирэмсэн болдог те тэгэхээр хэрэг ингээд жишээ хүүхдээ бодлоо гэж төлөвлөөгүй байгаа бол ингээд хамгаалах хэрэгтэй те эсвэл хүүхд биш байлаа гэхэд ингээд хамтрагчаасаа ингэж хамгаалах хэрэгтэй дээрээ айгүй нээлттэй ярилцсан тэгээд тэгсэн чинь айгүй өөрх нь ингээд санаа нь амарч байгаа ингээд юу ингээд харагдаж байгаа байхгүй ингээд гайхацсан байсан за төлөвлөн чинь тэг make sense те нэг амар ч юм биш гайхаад ах ч юм биш тийм болж юм байна гэд тэгэл ингээд надаас асуулт асуугаал те тэр яг ингээд нүг дүүн унтсан хойно орой ингээд хоёулахна ингээд би бас гал өрөмөр ингээд цэвэрлэл тэг айгу ярилцчихсэн тэгээ тэр нь бол би айгу баярлсан байхгүй нэгдүгээр манай хүү өөрөө айгу тийм нөө яриа нээлттэй учраас надаас асуусан асуугаагүйсэн бол би өөрөө тэг яриаг эхлүүлнэ гэдэг чинь бас дараагийн даваа те тэгтээ асуухгүй байх юм бол би бас эхлүүлэх ёстой шүү дээ те тэгтээ аз олж надаас өөрөө эхлээд асуусан тэгээд би яг өөртөө жоо хугацаагаад бэлтэж агаад яг ингээд зөв мэдээлэл өгсөн те тэгэхгүй бол гэр бүлийн орчиндөө би ч юм уу аав ээж нь хин нэг нь ингээд зөв мэдээлэл өгөхгүй бол тэр хүүхэд нэтээс хариултаа хаа эсвэл найзуудаас хариултаа. Тэгээ маш олон тохиолдолд тэр нь буруу мэдээлэл байх магадлалтай тий. Тэгээ ялангуяа одоо чанаа порно сайт маятнаас авах юм бол айгүй буруу тий бодит байдалтай нийцээгүй айгүй буруу мэдээлэл байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг нь би кино шүү дээ. Тэгэхээр би зөв мэдээлэл өгмөр нь гэж бодчихсон учраас айгүй боломжийг ашиглаад ингээд ярилцсан. Тэгээд одоо яг тэрнээс хойш ингээд нэлээд хэдэн жил өнгөрсөн ч гэсэн яг ингээл хаяа ярилцахын үед бол ярилцсан. Тэгээд тэр суурин зөв тавигдахаар айгүй зүгээр юм байна даа л гэж бодогдчихсэн. Одоо манай дүү бол 11 12 настай тэгээд ихэд танаа тайлбарлалтаа ойлгочих шүү дээ. Би бүр сүүлд нь embarrassingly хөгшин болчиход oh my god. Юу баг 14 15 настай байсан. Тэгээ ачаад тэг би угаасаа нөгөө нэг ер нь бас thank god те буруу мэдээлэл өөрөө ирж хайж яваагүй. Угаасаа тийм сонирхдаггүй байгаас байсан ч юм уу яасан чи зүгээр мөрөөрөө явж байгаа л нэг хангалтаа л хэлтэйжсэн. Тэрнээс шууд л над чиг одоо биш одоо сахилахгүй хүүхдүүд бол те бас эсвэл ийм дэндүү сониуч хүүхдүүд ч бас яг таны хэлсээр буруу информашн нэтээс олж авах гэдэг ч юм уу буруу одоо их сурвалжаас мэдээлэл олж авах одоо хор уршиг нь бол тийм байгаа байхгүй. Би одоо бодоход ингээд ангийнхан тиймэрхүү юм ярих ч юм уу те эсвэл хин нэг надтай тийм ярих гэж оролдох ч юм уу эсвэл кино минон дээр тиймэрхүү юм болно шүү дээ. Тэгвэл ягаад ч юм ингээд дунд анги юм уу бага ангид байхад ингээд дотор мухаараад бөөлчих гээд байдаг гэсэн санаадах юм одоо. Тэгээд амар олон ингээд би нөгөө хүүхдийн ордонд сурдаг гэсэн аахгүй. Тэгэхэд нөгөө амар янз янзын насны хүүхдүүдтэй хамт ингээд найзалж байгаа шүү дээ. Өөр хөгжим тоглолдог. Тэгээ би болохоор ятгын дугууланд байсан. Тэгээл өөр дугуулан мууланд өөр хөгжим өөр драм дуулаач муулаач байсан. Ингээл хүүхдүүдтэй хамт найзлаа шүү дээ. Тайсны ард март хэдэн цаг хүлээгээл ингээл юм ярина. Тэнгүүт нэг group of хүмүүстэй ингээд амар дотносоод тэгээд ингээд гэртээ очивол ингээд Yahoo Messenger дээр хүмүүстэй ингээд чатдаг гэсэн шүү дээ. Шууд гэртээ очивол Yahoo Messenger тэгээд өдөржингөө ингээд хин юу бичих нөө гэж хүлээгээл тэгцээраад идэв гэсэн шүү дээ. Тийм үед ингээд манай тэр хүүхдийн ордны нэг ах маягийн хүн надад бичиж байгаа байхгүй юу. Тэнгүүтээ ингээд надаас ингээд манай үеийн бүх хүмүүс хүнтэй унтцсан байна. Чи надтай унтах уу гэсэн аахгүй юу? Тэгээд 12 мөр 13 тайсан мó. Тэгээд тэр бандлахоор 15 16 тай. Тэгээд би бүр ингээд амар шоконд ороод тэгээд бүр тэр хүнийг бүр ингээд ямар муухай хүн бэ гэж бүр ингээд бөөлчихгөөд тэгээд бүр ингээд амар ингээд уйлаад ингээд би ингээд амар гоё найзтай болчлоо гэж бодсон чи амар муухай болчлоо гэж бүр амар уйлаад тэгээд бүр тэр амар ингээд чомарик байсан аахгүй юу. Тэгээд тэр хүнтэй дахиж би юу ч яриаггүй. Тэгээд би яг яаж одоо өссөн болоод яаж хүмүүжсэн болоод ингээд тийм юм ярингууд ингээд уйлмар санагдаад бөөлчмөр санагдаад дотор мухаараа тэгдэг ингээд би бас ерөөсөө
одоо бодоод санахгүй байгаа байхгүй юу. Тэр бас нэг бодлын нэг тийм жоохон эрүүл бус нэг тиймэрхүү одоо юу байгааз. Ерөөсө тэрний тухай ярингуут л ингээд бөөлчих гээд байдаг амар сонио. Тэгээд нэг 14, 15, 16 таа болж байгаа арай гайг болж эхэлсэн байхгүй. Гэхдээ тэрнээс өмнө ингээд амар тийм заваан тэгээд бүр ингээд дотор ингээд гид сонирн болоод ингээд амар мухас тэгээд сандаг байсан л одоо санаж байна амар сонио. 15 16 ч уул нь бол нэг жоохон тиймэрхүү юм ойлгох настай ийм асуулт асууж болохгүй тэгэл нөгөө охиныхоо насыг бодсон ч гэсэн тий ялцчгүй бэлгийн боловсруулаа. Ийм болохоор яг хөө өөр нэг зөв хариултын гэдэг ч юм уу чиглүүлэх юм болохоор сэтгэл зүйчлэл байх л та тий. Гэхдээ зүгээр ингээд бодогдож байгаа юм болохоор ингээд нөгөө багаас нь ингээд нөгөө шэм хийдэг ч юм уу тий. Айлгаж яадаг энэ бол муухай аимшигтай болохгүй өндөр гэж нөгөө тэгж айлгаж яхаар цаанаа нэг тийм негатив юм үсгэж чаг юм шиг тий. Тэг хамгийн ихний тийм interaction нь negative тий. Shock and surprising байсан болохоор тэрэндээ ингээд энэтэй холбоотой бас бичээд ирсэн. За мэржлийн үйл Энэтэй холбоотой айгу сонирхолтой факт хуваалцгаад одоо comprehensive sex education-ы давуу талууд байд юм байна. Тэр нь болохоор одоо бусад төрлийн буюу төвчгийг дэмжсэн хөтөлбөр болоо одоо соёл шашинтай холбоотой хөтөлбөрөөс тусдаа comprehensive sex education-аар боловсрсон хүн ямар ялгаатай байдаг вэ гэхээр сэтгэл зүйн эрүүл мэнд буюу депрешн төрөх магадлал нь бага байдаг гинэ. Дээрэс нь хичээлдээ илүү сайн байдаг. Бусад хичээлүүдтэй. Яад гэсэн чинь одоо нөгөө мэдээж mental health нь сайн байгаа. Дээрэс нь одоо teenage pregnancy багасж байгаа. Дээрэс нь нөхөрчгүй эрүүл мэндтэй холбоотой шалтгаанаар сургуулиасаа гарах магадлал ингээд буурч байгаа. Тэгэнгүүт ингээд academic performance нь ингээд сайжраа авчдаг гинэ. Тэгээ бас нөгөө abstinence төвчгийг дэмжсэн хөтөлбөрөөр сурсан хүнээс бэлгийн боловср хэлэмээрээ том өгнөд амар хэцүү өгнөстэй. Тэр хүүхдүүдээс хамаагүй бага нэг өвчин тусдаг. Бэлгийн замаар халдварлах өвчин тусах магадлал нь хамаагүй бага болоо авчдаг. Тэр ийм давуу талуудтай байдаг. Энээс гадна бас аюу сонирхолтой хэдэн фактууд байлээ. Бэлгийн боловсрол зарцуулсан $1 болгон ирээдүйд эрүүл мэндийн холбоотой $2 хэмнэлттэй тэнцдэг гинэ. Тэгэхээр өнөөдөр би бэлгийн боловсролд $1 ингээд зарцуулах юм бол ирээдүйд ингээд ямар нэгэн байдлаар эмнэлэг орох зардал $2 ингээд багасдаг. Хэмнэлт үүсгэж. Хэмнэлт ямар гоё статистик байдаг. Тэгээ Шотланд улс шүү дээ. Одоо нөгөө менструацтай холбоотой пад шүү дээ тий. Пад болон тампоныг дэлхийд анхудаа үнэгүй болгосон. Тийм ингээд одоо бодвол регистрийн дугаараараа оруулаад ч юм уу тэгээд сар болгон нэг өөртөө бэлгийн боловсрол явчихж байгаа шүү дээ. Одоо тэгэл нөгөө тампон ашиглаж болохгүй гэдгийг би эхлээд мэдтэггүй. Тэгэл амар асуухаас айдаг ч юм уу тий. Заавал бэлгийн харьцаанд орсон одоо онгон байхад болсон хүмүүс ашиглад юм байна гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү ойлголтууд ингээд амар айдас төрүүлдэг байсан. Буруу ойлголтууд тий. Тэгэл хэрэглэл ч юм уу те яаж наах мах яг хөө тэрийг бол ингээд ээж болохоор ингээд заагаад өгч байгаа хгүй хэрэглэл daily ингээд шүү гэл амар сайн тайлбарлаад өгсөн. Гэтэ тампоныг ерөөсөө тайлбарлаагүй. Гэтэ ингээд би бүр амар нөгөө биний өвдөж ирдэг байсан аахгүй юу. Ингээд бүр ингээд амар ингээд нөгөө булчин нагшаад ингээд сунаад амар өвдөддөг байсан. Тэгээ дараа нь их сургуульд орсныхаа дараа анх удаа тампон ашиглаж үзэж байгаа аахгүй юу. Тэгээ тэр нэг өвдөдөөсөн хэсэг рүү ингээд дундуур ингээд юм авчуулаа хийсэн гэсэн үг шүү дээ. Тэнгүүт ингээд хөдөлгөө болоод өвдгөө болцсон гэдэг одоо. Тэнгүүт би бүр амар олон жил тэгээд ямар ч тийм хэрэггүй өвдсөн шиг санагдав. Бүр амар гоё болоод тэгээд амар сонирм байсан. Тэгэхээр хүн болгонд тэгдэггүй байх. Харин тийм хүн болгонд тийм биш зүгээр нөгөө зарим нэг тохиолдолд ингээд өвдөд байх юм бол тэгж бас болт юм байна гэдгийг бас интернетээр дараа уншсан чинь тэгж байгаа байхгүй юу. Тэгэл цаашаа ингээд menstrual cup гэдэг нөгөө олоод ашигладаг ч юм уу те силикон аяг маяг ашиглаад тэгээд янз янз юм ашиглаад үзэж байгаа байхгүй юу. Тэгснээс тэгэл найзуудаас л сонсно. Тэгэл ер нь тэр болгоныг одоо ингээд бандраасаа нууна гэдэг амар том юутай те тэгэл ерөөсөө тэрний тухай ярьж болохгүй юм шиг биений юм ирсэн биений юмтай холбоотой ерөөсөө юу ч хамаагүй хөвгүүдээс ингээд нуух хэвээр яах хэвээр гэл ингээд хүмүүст мэддэгдүүлж болохгүй гэл амар том тийм ярьж болохгүй юм байдаг гэсэн тийм сургуульд одоо банераасаа нуух ч гэсэн одоо хүртэл одоо ажил дээрээ нуух гэдэг ч юм бас нэг тийм бас анзаардаг
Би бол ингээл хамаагүй задлаа. Тийм би бол тийм Ингээд цүнхнээсээ амар нууцаар аваад ингээл амар ингээл нуугаал карман ингээл чалаагүй шиг. би бол харьцангуй нөгөө нэг бүтээл салбарынх болохоор нөгөө нэг арай нөгөө нэг ийм open minded хүмүүстэй ажилладаг болохоор би анхнаасаа л хамаа намаагүй тэгэл нөгөө нэг бас миний биений амар өвдөж өглөө биний юм ирсэн гэж эрэгтэй найзрынхаа хажууд ярдагтай эрэгтэй коллег хамтран ажиллагчдынхаа хажууд ярдагтай тэгээд бусад юунуудыг анзаараад ахаар одоо тийм одоо нээлттэй биш компани ажилладаг одоо байгууллагад ажилладаг бол тийм бас ярдгүй юм бэ лээ. Уул нь бол одоо чинь тий сургуульд ч тэр нөгөө нэг хэрвээ ингээл нээлттэй ч юм уу гэртэй ч юм уу те ингээд тэр айгу тийм хөвгүүдийнхээ хажууд ч гэсэн ингээд юм эмгтэйчүүдтэй ингээд бэрний юм ирдэг энэ төр гэдэг тэр үед нэг айгу тухтахгүй байдаг энэ тэрийг айгу тийм normalize буюу ингээд те хийвэл болдог юм гэж ярих юм бол тэр хөвгүүд нь яг ингээл нэг өсвөр насныхан ч ингээл амар awkwardтэй юугаа илэрхийлж үнэн сэтгэлээс илэрхийлж чаддгүй шнэ ингээл бандж унтаал яадаг ч гэсэн явандаа тэр чинь өөрөө нэг те найз охинтой их нэртэй болоход тэднийг халамжлах нэг ард нэг нь бол суралцж байгаа шүү дээ те ингээд тавгүй ахт нь ингээд өгөх юм бол те ядаж ингээд туслаад өгвөл зүгээр тэгээ санааг нь ингэх юм бол айгу туслаад өгнө гэдэг ч юм уу те тэгээ эрэгтэй хөлтөө тэр нэг айгу хөөрхөн нээлттэй юм байл шүү дээ одоо зүгээр яг нөгөө сайн ярьж яхад нөгөө биений юм гээд ярьж яхад манай ангийн хөвгүүд нээлтчихсэн гэсэн шүү дээ ганцхан эрэгтэй нэгээгүй амар сайн асуулт асуугаад ичсэн тэр нь болохоор 5 жил үргэлжсэн найз охинтойс аахгүй юу. Амар хөөрхөн 11 12 наснаас үерхэд одоо хүртэл хамт байгаа гэдэг. Амар ингээд асуугаад тэгээ яг яадаг гинэ тэгээд яг яадаг гинэ багшаа гэл амар асуугаадсэн. Тэгэл бас хөвгүүд нь шоолоод тэр хөрөндөө найз охиныхаа бас ойлгох гэдэг шүү дээ. Билээд шүү өөрийгөө. Тэгээд би нөгөө 3 эрэгтэй дүүтэй. Тэгээд яг их сургууль руу явахаас өмнө дүүн 2 том эрэгтэйдүүд хэлсэн аахгүй яг номонд явж ирсэн. Тэгээ за хэрвээ ээжд ямар нэг юм хэрэгтэй болох юм бол энэ бит хоёрын ашигладаг одоо хэрэглэлийн брэнд шүү, энэ бит хоёрын ашигладаг тампоны брэнд шүү, энэ бит хоёрын ашигладаг өдөр тутмынх шүү, энэ юм хэмжээний юм байдаг шүү, шүнийх нь юм байдаг шүү. Тэгээд хэрвээ 0 молд нороо дууссан байх юм бол хүнс авч явахдаа юм дээр нь бичээрэй гэж чагсаалтан дээр нь бичээрэй ингэдэж шүү тэгдэж шүү гэж бүгдийг зааж өгсөн байхгүй юу. Тэгсэн чинь амар хөөрхөн за тэгээд яадаг гинэ гэвэл амар илүү ухаж асуугаад тэгээд сонирчрахад амар хөөрхөн байгаадсэн шүү. Би юмыг ярихдаа би юмыг ер нь одоо менструацийг ярихдаа би юм гэж ярихаар ингээд хүүхдүүд ойлголт нь жоох өөр. Одоо би юм гэж ярихаас илүүтэйгээр одоо менструац гэдэг чинь эмэгтэй хүний нөхөр үрчгүн одоо процессын нэг. Тэгээд энэ нь цаашлаад одоо чи дараа аав болоход те энэ явц чинь дараа нь одоо нөхөр үрчгүн явцын нэг болоо явдаг. Тэгээд ирээдүйн чиний гэр бүл төлөвлөлттэй холбоотой зүгээр нэг явц юмаа гэж одоо ингээд том талаас нь тайлбарлахаар бас ойлголт нь арай өөр болт юм байлээ. Чамд ч гэсэн хамааралтай. Чи тэгэхээр энэ талаар ойлголттой байх хэрэгтэй те. Дараа ингээд найз охин болох хүн чинь эхнэр болох хүн чинь сар болгон энэгээр туулна. Тэгэхээр одоо сэтгэл зүйн хүртэл ингэ нөлөөлтөө шүү дээ. Энэ үед нь ингүүл зүгээр байдаг тий нөгөө саний ярьсан тэр пад тампоны брэндүүд одоо гэрээсээ гарч чадахгүй үед нь нөхөр нь гарч авна шүү дээ. Тэрийг ч гэсэн ингээд судлаад мэдээд авсан байхад бол хизээний цагт хэрэг болдог. Тэр талаас нь тайлбарлах хэрэгтэй санагдсан. Тэгэнгүүт надад нэг бас ярилцмаар байгаа ч гэдэг ч юм уу тийм юм болохоор нэг консент биш үү? Яг харилцаа талаас нь одоо ингээл одооний ихэвчлэн нөгөө бэлгийн одоо боловсролууд ч ингээд те бэлгийн харилцаа биологи талаас нь ярилцдаг. Гэтэл нөгөө харилцааны асуудал ч айгүй том байгаад байна гэдэг те. Тэгээ одоо нэг сүүлийн үеийн нөгөө нэг амар woke кинонууд чинь тэр консентиг амар харуулдаг болсон шүү дээ. Yes. Can I touch you? Enthusiastically yes. Би чи хурж болох уу? Тэр амар чухалчилж байгаа харуулдаг болсон те клишин медиа. Тийм. Тэгэхээр тэрний талаар бас айгүй анханаас нь зөв ойлгуулж ингээд ярилцж авах хэрэгтэй юм шиг те. Би одоо чинь ингээд би одоо нэг хүү охин хоёр таахгүй хүү нэг хамаагүй томтой охин нь бол одоо жоохон 3 настай. Гэхдээ ингээд би айл айланд нь тэрийг ингээд өдөр тутмын юм дээр нэг ойлгуулахыг хичээдэг. Одоо чинь хүү бол ингээд одоо том болцсон үедээ ингээд хүүхэд мөхтэй ч юм уу тоглож байгаа л ингээд гижигдэж ярина шүү дээ. Нөгөө тоглож байгаа хүнийг тэг гижигдүүлэнгут нөгөө чиг үгүй энэ дэр хэлтгэдэг шүү дээ. Тэгэнгүүт нь би хэлдэг байхгүй. За чи сая сонсно үгүй гэчлээ. Үгүй гэсэн бол үгүй ингээд болох хэрэгтэй чи тэр үнийг сонс гэтэл те. Тэр бол яг гейм тоглоом байж болно. Ингээд тэр эрэгтэй хүүхэд ойлгож авах хэрэгтэй байхгүй те. Үгүй бол үгүй гэж таалагдах байх юм сонсоод болчих хэрэгтэй гэдэг. Инээж байгаа ч гэсэн тэр чинь
үгүй гэж хэлж штэ те. Тэгээ тэрийг сонсоод байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Охин дээр болохоор охин жоохон те. Тэгтээ бас ялгаа ахгүй ингээд хүнтэй тоглож байгаад яах юм бол чи ингээд таалагдахгүй юм л үгүй гэж хэлгээ те. Тэгээ үгүй гэж хэлээд нөгөө хүн сонсохгүй бол би нөгөө хүнд сануулдаг байхгүй. Чи сая сонссон уу? Үгүй гэж хэлж чинь те. Таалагдахгүй надад бойл гэдэг ч юм уу те. Тэгэхээр надад би нэг өөрөө энэ мэдээллийг өрснө аваагүй өссөн. Тэрнийх нь үд дүнгэнд би өөрөө дараа нь ингээд нөгөө төлсөн гэдэг ч юм уу те. Ингээд би айл одоо чинь нэлээд хэдэн жилийн өмнө бас нэг өөр подкастэнд ярихтаа болохоор нэг ажлын байрны бэлгийн дарамтныхаа өөрийнх нь туршлага ингээд ярьжсэн байхгүй. Тэгээд миний туршлага байсан гэхээр нэг үгүй гэж хэлэх empowered би ерөөс өсөөгүй юм шиг ингээд ерөн л ингээд чимээгүй те. Тэгэн гот одоо чинь ингээд ажлын байран дээр хин нэг миний биед ингээд таагүй хөрөө тэр надад амар онцгой мэдрэмж төрүүлж байгаа би үгүй гэж хэлж чадахгүй байсан байхгүй те. Тэгэн гот тэр нэг хүүхэд жоохносоо таалагдахгүй урд нь тавгүй мэдрэмж төрүүлж байгаа юм бол үгүй гэж хэлэх хэвээр. Тэр болохгүй гэдгийг нөгөө хүнд ойлгуулах хэвээр гэдгийг ингээд багаас нь зэдэлж ижил айгу тэр чинь нэг хэсэг өөрийнх нь нэг хэсэг бодол өст юм байна гэж айгу өөр дээрээ сурсан болохоор хүүхдүүдээрээ бас тэрийг айгу сайн багасаа өөрсдийнхөө хүчийг мэдэрч өсөөсэй л гэж айгу хүсдэг. Харин тийм. Ер нь л угаасаа ер нь монголчууд юм уу эсвэл бол одоо generational одоо дэлхийн хамаагүй юм бэ тийм үү? Ер нь л одоо нөгөө нэг энэ Азийн соёл гэж магадгүй те илүү нөгөө people pleaser буюу нөгөө хүнд үгүй гэж хэлж чаддгүй. Тийм болохоор нөгөө үгүй гэж хэлж чадахгүй. Тэгэл юм болгоо за тэгээ эсвэл бол яг ингээд үгүй гэж хэлэх ёстой үед нэрээ үгүй гэж хэлж чаддгүй бол Азийн соёл баг. Инээгээд өнгөрдөг ч юм уу тий. Нөгөөтгийг нөгөө нь ойлгохгүй тий. Окей гэж энэ. Ажлын байрны одоо бэлгийн дарамтанд бас айгүйх тохиолддог шүү дээ. Тэгээд инээж өнгөрөх ч юм уу ингээд ерөөсөө тавгүй байгаа мэдрэмжээ харуулахгүй гэдэг юм уу тий. Ер нь тэгтээ харьцангуй айгуу гайгүй болсон юм шиг санагдаад байгаа шүү дээ. Би тэгтээ яг ихэвчлэн дандаа эмэгтэйчүүдтэй ажиллаж байсан болохоор анзаараагүй гэж магадгүй. Тэгтээ хэдэн жилийн өмнөхийг бодвол айгуу гайгүй болсон юм шүү дээ. Тэгэнгუთ яг хөдөлгөө медиагийн энд бас тэ нүн бэлгийн боловсрол харилцаан дээр ингээд үүргэр бол бас айгүй байгаа аахгүй. Яг Монголд хэр одоо work гэдэг ч юм уу те энэ талаар хэр яадаг мэдгүй. Гэхдээ ингээд авж байгаа мэдээллүүд ингээд үзэж байгаа кино минон дээр ч юм уу те ингээд энэ талын асуудлууд яригадаад тахад үзүүлээд авах юм бол магадгүй нүг энэ талаар өмнө нь ингээд боловсрч чадаагүй мэдээлэл авч чадаагүй арай жоохон ахин насны хүмүүсүүд чинь бас хараад тэрүүгээр дамжуулж эн чинь бас арай биш юм байна болохгүй маань гэдгээ ухамсарлаж байгаа бол уг нь сайн байна. Гэхдээ бас яг тийм байдаг шүү дээ. Одоо жишээ нь одоо болохгүй юмыг медиагаар харуулчихаар энэ хүмүүс хийж байгаа юм чинь болохгүй ч гэсэн хийж байгаа юм чинь бичгсэн зүгээр гэсэн байдалтаар ханд. Тэгээ ялангуяа нүуний харт амхны нэг юу байсан шүү дээ. Нэг кейс стади гэдэг байхгүй юу? Марихуанагийн эсрэг гаргасан одоо реклам гэх юм уу? Тэр нь болохоор нөгөө өсвөр насны үед насны хүүхдийг гол дүр болгоод те. Тэгэл өсвөр насны хүүхд гэрээсээ ерөөхдөө сэрэл гинэл гэрээсээ гарангуут ингээд тажуудалт нь нөгөө neighborhood гэсэн татхуу гэлээдэг те. Тэгэнгуут нөгөөт нь үгүй гэл. Тэгэл тэгэнгуут ингээл нэг дэлгүр орсон ч татхуу гэл нөгөөт нь үгүй гэл те. Амхандаа бол ингээд хин чамаагүй чамаас асуун сургууль дээр нь ангийнхаа хүүхдүүд татхуу гэж асууна гэл те. Тэгээд ямар ч тохиолдолд одоо ийм хүн асуулаа гэхэд чи үгүй гэж хэлэх ёстой гэд. Уул нь одоо концепцийн хувьд бол айгу зүг байгаа шүү дээ. Тэгсэн чинь айгу сонирхолтой тэрний дараа өсвөр насны үеийнхэнд хэрэглэх нь ихссэн гэж байгаа байхгүй. Яагаад вэ гэх тэгэнгუთ хааж иж болд юм байна. Ер нь бол тий availability хаач available юм байна. Тий ингээд энэ ч гэсэн үдж байгаа юм чинь би яад үзэж болохгүй гэдэг ч юм уу нэг тийм сөрөг одоо үр дагавартайгаар ингэж гарсан гэсэн айгуу сонирхолтой тийм кейс стади байт юм билээ. Тэгэхээр яг ялангуяа тийм болохгүй гэсэн юм дээр айгуу нюанстайгаар одоо медиагаар гарах ёстой гэдэг тийм нэг юу гэдэг кейс стади байт. Тэгэхээр тэр зар сурчлага ерөөхдөө хүүхдүүдэд хаанаас хүмүүсээс асууж болох вэ гэдгийг заагаад өгсөн юм биш үү? Аргын заагаад өгсөн байна. Голч үзье да ямар бичлэг байсан. Одоо эргээд нөгөө нэг танай төсөл рүү жишээ нь орох юм бол цаашдаа жишээ нь хэрүү ингээ бүх юм санснаар ч болоод ч юм уу те болох юм бол юунд хүрэхийг зорж хүсэж байгаа вэ? За ер нь Global Shapers манай нийгэмлэг болвол манай нийгэмлэгийн одоо төслүүдийн зорилго байдаг, нэгдсэн зорилго байдаг. За бид нар ингээд жижиг чамаагүй том чамаагүй төсөл хэрэгжүүлж болно. За гол нь тэр бол богино хугацааны зорилго. Ямар төсөл байж болно. Урт хугацааны зорилго бол энэ төслөөрөө дамжуулаад
policy буюу одоо бодлогын хэмжээнд багч гэсэн хамаагүй нөлөөлөх тийм зорилготой. Тэгээд манай төсөл ч гэсэн адилхан зорилготой. За 2 жилийн хугацаанд бол би жижигхэн хэмжээнд төслөө хэрэгжүүлээд ер нь Монголын нөхцөл байдлыг ямар байдгийг нь ойлгоод авцсан. Ямар аппрочор явбал үр дүнтэй байдгийг нас тодорхой хэмжээнд ойлгоод авцсан. За би бас цаашдаа болвол энэ төслөө бол хаяхгүй одоо ингээд shapers байха болсон ч гэсэн энийг аваад явъя гэж бодож байгаа. Тэгэл янз янзын funding application-ууд гаруул apply хийгээл те. Одоо өнөөдрийн подкастт ордог ч юм уу энэ сэдвтэй холбоотой хүмүүстэй танилцаад ингээд санал бодлоо хуваалцаад энэ төслөө ингээд авч яваад за төсөл ингээд жижигхэн хэмжээнд байгаад байвал ингээд жижигхэн хэмжээндээ л байгаад байна. Үнэхээр ингээд ялангуяа энэ боловсролын төслийг том хэмжээнд хэрэгжүүлэх гэх юм бол ялцчгүй бодлогын хэмжээнд нөлөөлөхөөс аргагүй. Илүү specific, илүү нарийн ярих юм бол одоо 10 жилийн ерөнхий боловсролын эрүүл мэндийн номон дээр нь одоо ийм сэдвүүдийг оруулах хэрэгтэй байна гэдэг. Одоо comprehensive sex education модулийг боловсруулад тэгээ оруулаад тэгээд бүх одоо сургуулиудад ордог болгоод багш нарын трейн хийгээд эцэг эхчүүдийн ч гэсэн трейн хийгээд тэгээд хүүхдүүдэд ингээд сургуулиас гадна бас ийм платформд байдаг ийм аргаар сурч болдог гэх тээ. Илүү том хэмжээнд түгээх тийм зорилго байгаа. Мөрөдөл би. Отоогоор одоо яг ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Уул нь app байгаа гэсэн тэр нь одоо байгаа одоо тийм inactive байгаа. Нөгөө сар болгон subscription төлөх шаардлагатай. Төслийнхөө хугацаанд бол тэрийгэ төлөөд явцсан. Тэгээ ингээд нөгөө санхүүжилтэн зогссон чинь тэрийгэ төлж чадгаа байлаа. Тэгээд одоо төр зогссон байгаа. Гэхдээ өөр санхүүжилт болчих юм бол тэрийг үргэлжлүүлж төлөөд тэгээд аппликейшноо буцаагаад актив болгоод явах боломж бол байгаа. Тэгээ одоогор бол төр зогссон байгаа. Гэхдээ сошиал медиа, Instagram, Facebook page дээрээ энэтэй холбоотой зураг, reel контентууд ингээд аль болох хийхийг хичээж байгаа. Харин яг монгол хэл дээр бэлгийн боловсролын яг тийм контент бас айгу цөөхөн байдсан билээ те. Би бас анзаарсан нэг юун дээр ерөөдөө эрүүл мэндийн нэг контентн дээр би ажилласан байхгүй. Тэгээ яг нөгөө нэг бэлгийн замын бэлгийн эрүүл мэнд дээр би яг нэг 3 контент хийлүү да. Тэр нь болохоор нэг нь болохоор эмэгтэйчүүдийн одоо юуны нөгөө юу гэлээ санаа шиг өнөртөх ёсгүй штэ гэд те. Одоо ямар өнөр байх юм бол юу гэсэн үг вэ гэсэн нэг тийм индикаторууд нь ятсантай. Гэхдээ эвгүй өнөрч байгаа бол зөвлөгөө авах та эмчээс мэрэгжлийн үнээс зөвлөгөө авах хэрэгтэй гэсэн тийм юутай эмэгтэйчүүдийн хувьд одоо тийм юмс ч амар сайн явсан. Бүр ингээд ямар ч одоо нөгөө нэг төлбөр төлөхгүйгээр айгүй органик лидер чинь амар олон сейвстэй, амар олон шеэртэй те. Тэгээд сонирхолтой нь одоо эмэгтэйчүүдийн хувьд одоо тийм одоо өнөр тэгээд дээрэс нь одоо discharge буюу одоо ялгарсан одоо юу те ямар өнгөтэй ялгаж гарч ирж ин гэсэн тиймэрхүү контент эмэгтэй дээр контент гаргаж ирчээд тэгээд тэр нь болохоор лайк шеэр амар өндөр юм бүртлээ эрэгтэй одоо юуны бэлгийн сулралын талаар нэг контент хийсэн аахгүй юу. Тэр нь айгүй нэттэй лайк заахгүй бүртлээ сейвс амар их. Тий. Тэгэхээр би яг тэрийг хийчээд тэр зүгээр 3 л контент гаргасан. Тэгээд харамсалтай нь манай клиент юу тэр эрэгтэйчүүдээс нь болохоор нөгөө нэг бэлгийн сулралын контент хаацсан л та. Аркайв амар сонь. Яагаад таасан хаач. Мэдгүй. Уул нь бол маскулинэт. Тэгээ тэр чинь одоо илүү нөгөө нэг одоо сэтгэл зүйн асуудал юм байгаа шүү дээ. Илүү сэтгэл зүйн асуудал эсгүй бол бэлгийн үг гэхээсээ илүүтэйгээр өөр өвчний илрэл байдаг. Тэгэхээр ийм эмчлүү заавал хандаарай гэсэн тиймэрхүүл контент байсан байхгүй юу тий. Тэгэхээр сэтгэл зүйгээ бодоод яасан юм уу мэдхгүй. Тэгээд тийм юм анзаарч тэр чи одоо бараг 4 жилийн өмнө амри маскулейтинг гэдэг юм шүү те нөгөө монголоор одоо юу гэж хэлтэй амри эрэгтэйнийхээ үүргийг үүсэж чадахгүй байгаа юм шиг санагдсан юм шүү те. Гэхдээ айгүй юу common. Айгүй ямар ч шалтгаанаар болчихсон эрэгтэй хүн болгонд ч гэсэн тэр одоо эрэгтэй хүн болгоны туулдаг одоо experience зүйл байгаа байхгүй. Гэхдээ хизээч ерөөсөө энийхээ юг
автаггүй Хариултыг хариулт авч ерөөсөө авч чаддгүй. Тэгээд тэрэнд нь ядаж нэг хариултч болоо өгчих гэсэн байдлаар би бол тийм хийсэн. Тэгээд танаа харин контентууд дээр ер нь хэр юутай вэ? Айгуу сайн юм бэл штэ. Би нэг сая ингээ ярахаас мөгцөлтэй харилцахаас өмнө Instagram-ын бас урж утсан. Тэгээ Facebook дээр рилнүүдээ ингээд Facebook дээр оруулсан байсан. Тэр нь айгуу олон хандлттай үзэлтэй айгуу сайтай те. Тэгээ тэрний топикуд нь би өмнөөс нь яриад байл та үзэж байна. Гэтэ өөрөөс нь яриулна. Гэтэ ингээд топикуд нь одоо жишээ нь ингээд ариун цэврийн хэрэглийг яаж зөв хэрэглэх үү гэдэг ч юм уу те. Эсвэл нэг цахим орчинд өөрийнхөө аюулгүй байдлыг яаж хамгаалах вэ? Тэр яг өсвөр насныханд хэрэгтэй ингээд мэдээллүүдийг эзэн чи үзэлт ханд тэр ингээд шеэрмэр айгуух тэгэнгүүт айгуух хэрэгцээ байгаад байгаа нь тэрнээс харж байгаа юм гэсэн байхгүй те. Чиний хувьд юу гэсэн? Яг уу би нөгөө аппликейшн боловсруулж байхдаа нөгөө бэлгийн цогц боловсролын талаар мэдээллүүдийг ингээд ер нь бол орчуулад оруулсан. Хэрнээ тэрэн дээр дурддагтаагүй өдөр тутам надад тохиолддог тийм бэлгийн боловсролтой холбоотой тийм асуудлууд гардаг. Тэгээ тэрийг би ингээд мэдэхгүй байгаа юм чинь өөр охтуудаас ингээд мэдэхгүй л байгаа гэж анх бодоод ер нь бол тийм reels маягаар контентууд оруулъя гэж бодсон. Тэгээ би яг бүх нөгөө контентуудаас санахгүй байна. Гэхдээ амын эсвэл нөгөө таксинд суухдаа өөрийгөө яаж хамгаалах талаар нэг reels оруулсан санагдаж байна. Яг л нөгөө такси нөгөө UB cab биш бол ингээ зүгээр гараа өргөд таксин суух үед байдаг шүү дээ. Тэгвэл ингээд аюулгүй байдлаас ингээд аюу асуудалтай тийм аюу төгшөөртэй. Тэгээ тийм үед одоо хаашаа явах гэж байгаагаа ингээд хэлэх үү хэлэхгүй юу. Тэг ингээ жолооч нар чинь ингээ яриа уддээ шүү дээ. Ингээд хаашаа явж байгаа ингээ тий нөхөртэй юм уу мөхөртэй юм уу. Тийм юмд ингээд хамаагүй хариулт өгч болохгүйгаас ахуулаад ингээд таксин суунгууд заримдаа ингээд жолооч нар ингээд таалгаад төгчтэй тийм. Ингээд автоматар төгжих тохиолдлууд бас байдаг ч гэсэн тийм үед одоо emergency үед яаж ингээд машинаасаа буух уу те. Ингээд хамгийн аюулгүй суудлал бол яг жолооч яг артлынхан суудлал гэдэг юм гинэ. Тэгээ ямар нэгэн байдлаар жолооч ингээд гараараа хүрэх ингээд хамгийн хүлдэлтэй ч юм уу ямар нэгэн боллоо гэхэд шууд буухад хамгийн амархан байрлал нь тэр байдаг ч юм уу те. Тэр одоо нөгөө textbook-ээс авах боломжгүй амьдралаас суралцах тийм нэг sex education контентуудыг аль болох оруулах гэж үзсэн. Тэгээд харамсалтай нь би өөрөө бас нөгөө амьдралтай ажилтай юм болохоор орчноос ганц рeel оруулах гэж ингээ оройжинго ажиллаулдаг байхгүй. Тэгэл түр зүр зогссон байгаа. Тэгэл ингээд яг уу гадуур явж байхдаа ингээ контентууд бодоол яваад тий. Зам гарахаараа хийндэ гэж боддیں۔ Волонтер ч юм уу эсвэл интерн цагийн одоо нөгөө нэг юу авах юу байдгүй. Сонирхол бол байна. Сонирхол бол байна. Ийм болгоё дээр болохоор яадаг үг гэхээр нэг түрүүн ярьсан шүү дээ. Бид нар бүгдээрээ яг нэг сайн дураар байдлаар ажилладаг те. Тэгээ одоо хамгийн сүүлд энэ жил хэрэгжүүлсэн төсөл нь болохоор бүүвээ өртөө гэдэг нөгөө нэг их хүүхдийн өрөө те. Жив хураалах, хүүхдээ хөхүүлэх тийм өрөөнүүдийг одоо Улаанбаатар хотод байгуулах төслүүд хэрэгсэн. Тэрэн дээр хэрэгжүүлсэн. Тэгээ тэрэн дээр жишээ нь ингээл дандаа волонтер те хижин битээр өөртөө волонтер. Тэгээд нөгөө нэг маркетинг тэр чинь айгу маркетинг талаас айгу их ажиллах хэрэгтэй те. Нөгөө awareness raising гэдэг талаас нь те. Тэгэн гууд чинь ингээд тэрэн дээр бас волонтер хүмүүсүүд орж ирсэн гэдэг ч юм уу те. Тэгэхээр нөгөө төслөө ингээд цаашдаа өргөдүүлээ гэх юм бол хэрэгцээ нь нэгэнд угаасаа байгаа гэдгийг мэдчихэж байгаа үед бол сайн дураар ажиллах те тэрүүгээрээ дамжуулаад ингээд туршлага өөрсдөө хоримтлуулъя гэсэн хүүхдүүд бас их хүмүүсүүд бас их байдаг болохоор сонирхол холбогдоорой. Тэгэхээр нөгөө нэг бид нар эпизодынхаа нөгөө нэг танилцуулга description хэсэг дээр нь те төслийн одоо Facebook, Instagram хаяг тэрийг бүгдийг биччихэн тэгэхээр та бүхэн бас ороод хийсэн ажлуудтай танилцаад те цааш нь түгээгээд тэгээд өөрсдөө хамтарч ажиллах хүсэлтэй байх юм бол мөнхцөлтэй болон aware төслийнхаа бодлонтой холбогдоорой. Тийм одоо тэр аппийн сарийн дэлбэрийн төлөё гэдэг спонсор болоорой. Юу нөгөө контентуудаас сонирхуулахад одоо тэг 72 цагийн эмийн талаар question and answer-ууд байна. За эрүүл эр бэлгээс ямар байдаг вэ гэсэн контент байна. За өөрийгөө хайрлж сурах 5 арга гэдэг контент байна. За ариун цэврийн хэрэглэлийг ингээд солих хэр ойрхон солих талаар контент байна. Одоо сарын тэмдгийн өвдөлтийг эмгүүгээр намдах аргууд тий. Тэгээд 13-аас 18 насны сурагчдад үерхлийн зөвлөгөө. За сарын тэмдгийн үед хэрэглүүл сайн 5 төрлийн хүнс. За таксин сухтаа анхаарах 5 зүйлс. Аюулгүй байдлын зөвлөмж. Одоо нөгөө iPhone-ы нөгөө emergency юу гэдэг шүү дээ тийм. Тэрийг яаж хэрэглэхийг хүмүүс сайн мэддгүй юм байлээ. Тэгээд октод хэрэгтэй аюулгүй байдлын зөвлөмж.
За сарын тэмдгийн үед хэрэгжилж болохгүй 5 төрлийн хүнс одоо анх удаа тампон хэрэглэх гэж байгаа бол юун дээр анхаарах вэ? Одоо menstrual cup биш үү? Сарын тэмдгийн аягийг яаж хэрэглэх вэ? Гэх мэт ийм юунууд байна. Ийм контентууд оруулж байна. Яа, миний хувьд болохоор одоо чинь нэг тайдас арай жоох ихчтэй. Тэгвэл миний 10 жил гэдэг чинь бас нэлээд дээр болчихж байгаа байхгүй. Гэхдээ тэр үед жишээ нь бид нэг одоо бэлгийн боловсролын талаар яаж авч ирсэн гэд бодохоор би хичээл дээр үзчихсэн бол ер нь санддаг байхгүй юу. Яг нь анатом биологийн хичээл дээр өстой алцахгүй нэг анатомын бол үзсэн байх. Тэгэхээр бусдаар бол юу үзснээр би бол санддаг байхгүй хичээл дээр. Тэгвэл юуг санддаг гэхээр нэг манай сургууль дээр ингээд нэг сайн дурын байгууллагуудын тэр одоо бодвол нэг олон улсын байгууллагуудтай л хамтарсан байсан байх. Ингээд гарын авлагнууд ингээд 4-5 төрлийн гарын авлага ингээд хараад исэн байхгүй юу. Тэгээ тэрнээс нь би ингээд авцсан. Тэгэл тэр нь ингээд нэг сэдвэрээ те ихнийх нь яг ингээд бэлгийн харилцаа тэгэл жирэмсэл бэлгийн замын халдвар төвчөн зэрэг яг нэг basic topics ерөөхдөө байгаа юм л та. Тэгэхээр тэрийг ингээд ойлгомжтой тайлбарлаад ингээд өгсөн. Тэгээ тэрийг би гэртээ очиод нуугдаж уншаад тэр миний хамгийн үндсэн суур мэдлэг болж байсан баг. Тэр мэдээлүүд жишээ нь ирээгүй байсан бол те тэр сайн дурын байгууллагад бид нар одоо сургууль дээр тийм материал өнгөө тараагаагүйсэн бол би хаанаас өөр мэдээлэл авах байсан байгаа хизээ авах байсан байгаа те. Гэдэг бол би мэдэхгүй л те. Тэгэл нийгэм бол мэдгэлээсэн баг те. Гэхдээ тэр ингээд одоо ч гэсэн надад санаанд ороод идэх байхгүй хэрэгтэй байсан ингээд. Тэгэхээр тийм учраас ингээд яг нэг мэдээлэл ингээд сургуулийн орчиндтэй уг нь бол өгөх боловчтой боловч эсвэл гэр бүлийн орчинд ингээд мэдээлэл авах ёстой боловч тэднийг авч чадахгүй байх юм бол тэр орон зайг нөхөстэй зүйл нь ялч одоо сайн дурын олон улсын байгууллагууд ч юм уу те сайн дурын багийнхан хүмүүс болч таарад байгаа байхгүй те. Тэгээ тийм учраас энэ төсөл болгогийн санаачлагууд айгуу чухал гэдгийг нь бол би өөрөө айгуу сайн мэддэг байгаа учраас ингээд цаашаа ч гэсэн ингээд өргөтлээд те яваасаа олон хүнд хүрээсэй л гэж үзэж байна. Хувьдаа юу гэж боддгоо гэхээр одоо нөгөө би хитийн зорилгоо ярьсан шүү дээ те. Нөгөө бодлогын төвшөнд ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэх гээд энэ бол айгүй том зорилго байхгүй. Одоо бол ингээд миний толгойч багтахгүй амар том зэрэг. Тэгээ ингээд яг хуу тэрэнд ойртуулах нэг арга зам нь юу вэ гэхээр ялчгүй саяны дурсан төрийн бос байгууллага олон улсын төслүүд сургуулиудтай хамтарч ажиллах. Эхлээд ингээд хамтарч ажиллаад хүүхдүүд тэрийг сонсоод багш нар ингээд ийм юм байт юм ийм чухал юм байт юм гэдгийг илүү олон хүмүүс ойлгоод тэг хүмүүсийн ойлголт өөрчлөгдөж тэр нь дараагийн төвшөнд ингээ хөгжөөд явах хэвээр. Тэрнээс биш ингээ шууд бид нар гинт очиод ингээд энэ бодлогын төвшөнд ийм өөрчлөлтүүд хийя гэх юм бол ингээд бүтгүү. Тэгэхээр яг сургуулиудаас ингээд одоо нийгмийн ажилтнууд нь ч юм уу сургуулийн захиргаанаас бас энэ дээр илүү сайн анхаарч ажиллах шаардлагатай юм санагдсан. Тэгээд би нөгөө сая 5 сургуулиар орсон гэдээ ярьсан шүү дээ. Тэгээд нийгмийн ажилтнанд нь маш сайн тайлбарлаж өгөхгүй болвол ер нь бол та ирж байгаа хүүхдүүд юу ярих гээд байна? Тэг ингээд тиймэрхүү байдалтай хүлээж авд юм лээ. Хичингийн 10 жилд ямар яасан бэ? Бид нар чинь нэг хамт нэг сургуульд төгссөн шүү дээ. Тэгэхэд ямар одоо бэлгийн боловсролын ямар нэг сая ярьсан гэдэг байхгүй. 6-аар бол алж ийн гэж байна. Ийм өвчтэй. Тэгээ юун дээр бол зүгээр л нэг цагийн хичээл үү? Ер нь нөгөө янз янз нэг эрүүл мэндийн хичээлтэй болоод нэг эрүүл мэндийн хичээлэг болоод жил бүр болгон өөрчлөгдөөл янз янз болоод заримдаа ангийн багш ороод заримдаа эмчин ороод заримдаа биологийн багш ороод заримдаа биеийн тамирын багш гэснээс нөгөө Mean Girls дээр нэг хэсэг Don't have sex. Here's some condoms. You get pregnant and die. Юусе бэлгэрсэн битээ орж ирээ жимслэх юм бол шууд өхнө гэдэг. За юм бэлгэвч аваарай гэдэг. Тэгвэл би болохоор сая их чиг ярьсны дараа болохоор маа сургууль дээр бол тийм ерөөсөө байгаагүй. 4-р ангид сайенсийн хичээл дээр л анатом үтсэн. 10-р анги тэр чинь баг 9-р ангийн анатомийн яг монгол хэл дээрх анатомийн хичээл дээр нэг орсон. Тэгээд нэг цаг охид банераар нь хувааж агаад охтууд нь ороод банертын дараа нь ороод тэр хувааж ирснийг хуваадаг бас айгу буруу арга юм шиг. 7-р ангид илүү нэг сургууль дээр нэг байгууллагаас ирээд за одоо бодоод үтсэн чинь нөгөө ариун цэрэг хэрэглийн сурчлагал хийсэн байлээ л дээ. Гэхдээ сурчлагтаа бас хамт ингээд айгүй хөөрхөн бэлгийн боловсрол олгочихж байгаа байхгүй юу. Одоо бие юм гэж юм байдаг ингээд та нарын зарим нь ирсэн баг ирээгүй бах ингээд нэг ингэж хэрэгэлдэг гэд айгүй юм хэрэгтэй мэдээлэл өгж байгаа хэрнээ хүүгүүд юм бүгдийг гаргацсан. Тэгээ хүүгүүд уулын тэрийг сонсох хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр яг
Анонгогийн PNG ч юм уу, Анонгогийн яг одоо нөгөө нэг юу оруулж ирдэг те, менструацийн пад оруулж ирдэг, тампон оруулж ирдэг компаниудынхан бол спонсорлоод те, нийгмийн одоо хариуцлагын хүрээнд одоо 10 жилийн хүүхдүүдэд одоо яг энэ aware айгуу сайн мэдлэгтэй боловсралтай одоо нөгөө informed юу гэдэг бол ячвал та хэд ингэ нийлж болно айгуу гоё. Тим компанитай юм те. Бишээ байгаад гэж байдаг бол яг би нөгөө нэг маркетинг юм байхгүй юу. Тийм болохоор айгуу тийм тэр талаас нь Анонго гэж компани тийм үү те. MCS-ийн ерөөхдөө юу импортинг. Америк колот гэсэн. Гэхдээ яг тэр сайн нүг ярьжсэн нөө эрэгтэй эмэгтэйгээр хуваах гэдэг те. Тэгэнгუთ нөгөө нэг талаас уг нь бол ингээд нөгөө нэг юм орчныг үүсгэх гэдэг чинь те хий хаахаа хасаад ингээд те. Гэхдээ нөгөө талаас тэгээ хасчаар ийм одоо те сарын тэмдэгтэй холбоотой ч юм уу жирс мэсэлтэй холбоотой асуудал ахаар энэ охтуудын асуудлыг бид нар ч яах вэ гэдэг нэг тийм хариуцлагаас ингээд өөртөөс нь холдуулаад байгаа юм шиг тийм магадгүй тийм мессеж өгч болно шүү дээ. Тэгэхээр уг нь бол тэр чинь аль альнийхэн л хариуцлага байх аль аль нь ойлгох хэрэгтэй гэдэг тэрийг анханаас нь хамтдаа яриад явах юм шиг тий. Тэгэнгუთ миний санаж байгаагаар дараа нь угаас ангийнхантайгаа ярина шүү дээ. Тэгэнгуთ охтууд нь болохоор одоо сарын тэмдэг юу пад ашиглах ч илүү нэг тиймэрхүү юм зааснаа баннерт нь бол бэлгэвч хэрэглэх юг заалуу да. Хойлонд нь яг би яг топикийн хувьд яг тэгж хувааж заасан гэж санаад байна. Хойлонд нь орох хэрэгтэй. Уул нь хойлонд нь хэрэглэн байх. Нөө нэг зарим улсуудад жишээ нөө нэг comprehensive sexuality education гэж ингэж бүтэн нэрээр явах сургууль дээр очиод life skills гэдэг жишээ нэг хичээлд ороод гэж аах. Тэр чинь одоо амьдралын ухаан багхгүй те. Мөн штэ угаасаа те. Би бодож байсан байхгүй баг ингээд хүрд чэйжлэхээс илүү ийм эрүүл харилцаа те consent ингээд бэлгийн эрүүл мэнд тэ нөхөр үрчхийн эрүүл мэнд нь баг илүү чухал мэдлэг юм шиг зэрэг гítл яагаад тэ хойш нь тавингуудаа хурц ажилтан дэрэгдэж юм уу тэ дистараны хувьд чинь айгүй том амьдралын л ухаан байгаа байхгүй тэ. Тэгэхээр зөвхөн сургууль гэлтгүү одоо саний жишээн дээр эрэгтэй хүүхдүүд ингээ инээлтэл ханалтал тийм болдог. Тэрийг яаж анханаас нь сэргийлэх боломжтой байсан бэ гэхээр багаас нь аягүй сайн ороод тэгээ энийг нөгөө табу сэдв биш ингээд чөлөөтэй ярилцаж болдог сэдв гэдгийг ойлгуулад одоо аав ээжийн харилцаан дээрээ ингээд хүүхдүүдээр амь жишээ болгож харуулад тэгээ нээлттэй харилцаа үүсгдэг. Тэрийг ингээд анханаас нь орчныг бүрдүүлээд өгсөн болвол тэгж эрэгтэй эмэгтэйгээр ингээд салгаад тэгээ шаардлага анханаас үүсэхгүй байх байсан. Гэхдээ одоо бид нар дөнгөж суралцаж яваа. Одоо өнөөдөр тийм биш байгаа ч гэсэн 10 20 жилийн дараа бол нэлээд өөрчлөгдөх байх гэж би бодоод байгаа шүү дээ. Харин тийм. Тэгээ одоо нөгөө хүүхдэд одоо бага насны хүүхдэд нэг эхнээс нь ахуулаа ярих хэрэгтэй гэж тэгж шүү дээ. Тэнгуй зарим их цэгчүүд ч одоо бага насны хүүхдэд гинт энийг одоо энэ талаар яаж ярих вүлээ гэж яаж байгаа шүү дээ. Тэнгуйд бас нөгөө нэг миний хүүхдийн номоор дамжуулаад энийг сая нөгөө хижингийн ярьсан Япон ном гэдэг байгаа шүү дээ. Тэрийг олж авч аваад номоор дамжуулаад хүүхдэд одоо тэр тусмаа олон тэгж одоо энгийн үед ярьдаггүй сэдвүүдийг номоор дамжуулж ярих боломж олгодог гэдэг юм байхгүй. Тэгэхээр хижингийн саяны хэлсэн Япон ном гэдэг ч юм уу, англи хэл дээрх ч юм уу, энэ чинь өөрт нь гэсэн хүүхдтэй өгөх таны өөрийн гэсэн одоо юу болохоор responsibility буюу хариуцлага болохоор энийг яг зорж тийм ном ин бэлдэж өгөх гэдэг ч юм уу те. Яг энэ яриа эхлүүлэх одоо боломжийг нь одоо яг өөрөө зорж бэлтгэхгүй л олол энэ бол хүүхд бол өөрөө тэрийг яри гэж хэлэхгүй те. Тэгээд тоглож байгаа хүүхд за хоёул тийм ярина гэж хүүхд чинь бас хүлээж авахгүй те. Тэгэхээр номын аргаар хүүхдэд бас юм ойлгох айгүй зөв. Ном бас айгүй зөв арга юм санагцаад бай. Эцэг эхчүүд ингээд хүүхдүүдтэй яг өөрөө юу гэж тайлбарлаж өгч яаж зааж өгөхөө мэдэхгүй байгаа бол хамгийн одоо амархан арга нь тэр номыг авч өгөөд энэ номыг уншаарай гэд те уншсныхан дараа ингээ хоорондоо ярилцдаг ч юм уу. Тэрийг юу гэж бодож байна, энийг юу гэж бодож байна. Би тэгээд айгүй хөөр хідэн ном олсон. Тэг өнөөдөр авчрыг гэж марчиж нэг нь болохоор Франц хэл дээр нэг ном байгаа байхгүй юу. Одоо нөгөө саяны comprehensive sex education шүү дээ те. Тэрийг ингээд бүх ингээд амьдрал дээр жишээтэй нь бүгдийг нь оруулаад ингээд ганцхан текст биш айгүй юм хөөрхөн зураг юутай оруулаад ингээд
асуулт хариулттай тий. Ингээд ийм асуулт асуугаад энэний талаар илүү сайн ойлгож болно гэдэг ч юм. Айгүй хөөрхөн номнууд даанч тэр нөгөө Монгол төр орчуулга байхгүй. Тэгээд яг фандинг олвол тэрийг орчуулж гаргаж гэж бодож байгаа. Орчуулж гаргаж гэж бодож байгаа. Өсвөр насныхан жин асуудлаар угаасаа л сонирхож байгаа шүү дээ. Нөгөө бэлгийн божилтны явагдал тэгэнгუთ тэр чинь асуудал ч угаасаа л айгүй том юм тэр хүмүүсийн хувьд өсвөр наснуудын хувьд амьдралд айгүй том хэсгийг эзлээд байна шүү дээ. Тэгээд тийм сониуч байгаа үед нь зөв мэдээлэлтэй юм хажууд нь байлгаад available тэ мэдээлэл нь бэлэн байх юм бол тэр хүмүүс ч угаасаа ингэж яаж игээд л нэг нуугдаад ч хамаагүй над чиг тэ хамаагүй тэр мэдээлэл унших байхгүй тэ гол нь тэр мэдээлэл нь хажууд нь ойрхон урд нь байна гэдэг нэг чухал шүү дээ тэ нуугдах ямар ч шаардлага байхгүй уулын нуугдах шатаа ингээд үрт итгэлтэй уншнаа харж яана та нараа ийм уншиж байна л чи унших уу тийм багтал байна л да тэ би тэгээд нэг юм одоо асуу гэж бодож ирсэн одоо нөгөө нэг ингээл табу топик ярангууд чинь ингээл нөгөө нэг юу одоо хуучсаг үзэлтэй хүмүүс чи ямар завах юм яд юм ад энэ тэрэг л одоо сумын төвийнхэн тэгдэг гэж байна. Өөрөө чи хувьд нэг тим юм тохиолдсон юм бол байгаа яа эсвэл бүгдээрээ эргэн тойрныхын чинь орой өрөөл чинь айгу нээлттэй рүүлж авч байгаа юу? Төслийг хэрэгжүүлснээр үү? Тий. Төслийг хэрэгжүүлснээр одоо хинтээ харьцаж байгаас хамаарат ингээд тийх үү те. Айгу өөр. Одоо жишээ нь төсөл хэрэгжүүлэх замаар ч ингээд янз янзын хүмүүстэй уулзч ярилцсан. Shaper-ийнхэнтэйгээ нэг ярьж байгаа. Shaper дотроо үс working group-тэйгээ нэг ярьж байгаа. За сургуулийн захиргаатай нэг ярьж байгаа. Хүүхдүүдтэй нэг ярьж байгаа. За заримдаа нөгөө судалгаа, суурь судалгаа авахта эцэг эхчүүдтэй бас ярилцсан. Бүгдээрээ өөр ингээд хүлээлттэй байдаг. Тэгээд нөгөө наснаас хамаарат бас жоох өөр. Тийм. Тийм ээ. Жохон discriminate болохгүй. Ингээд жохон эцэг эхчүүд болохоор яалтчгүй ингээд илүү ингээд жоохон би нэг ярмааргүй байна гэсэн байдалтай байдаг зүг зээ. Хүүхдүүд болохоор ингээд сонирхоод байгаа байхгүй. Гэхдээ сонирхохдоо би өөрөө эхлээд тайлбарлахтаа айгу одоо зөв тайлбарлаад анхнаас нь зөв ойлголтыг өгчих юм бол нөгөө инээдэн ханаадан бол болохгүй. Тийм баг тийм. Ярьж байгаа хүн өөрөө хичээлтэй нөгөө сургуулийн багш нь өөрөө амар uncomfortableтэй ингээл үгөөл ингээл хичээл хамбал тэр чинь өөрөө тийм тохоо өгөөжтэй энэ бол юм ичдэг асуудал энэ төр гэсэн байл тээ. Тэгэхээр тэр ингээ айгу naturally өөрөө ингээ айгу гоё эвтэхээ ярьчаар хүүхдүүд ч гэсэн айгу нээлттэй болж. Өсвөр насныхын чинь тэр чинь бас бас энэ бас яг ярих юм бол контролж чадахгүй шүү дээ. Тэр чинь гормоноор л хамгийн зөвлөгдөж байгаа шүү дээ. Ийм тохиол гарч исэн. Аль сургууль гэдгийг санахгүй байна. Ингээд урлагийн залын төр зүр зээлээд тайзан дээр гараад ингээд төслөө танилцуулж байгаа шүү дээ. Тэгээд нэг цаана нэг хүүгүүд ингээд шамбаарлалт асууцсан ингээд ерөөсөө анхаарал хандуулахгүй уцаа оролтол ингээд инээлтэл ахгүй над руу харж нэг инээгээл баг зураг мураг тараал. Тэгэхээр нэгийн дуудаж гараад ирж байгаа. Тэгээ ингээд энэ талаар юу гэж бодож ийн гэл нөгөө хүүхд чинь гинт амар юм томоотой болоод. Тэгэл бага асуулт асуугаал за тэгвэл ойлгосон бол тийм одоо ингээд анхааралтай суугаарай гэд. Тэрнээс хойш нөгөө хүүхдүүд чинь ингээд гинт ингээд хандлага нь өөрчлөлт ингээд сууж байгаа байхгүй. Тиймэрхүү аргаараас зохицуулж болт юм байлаа. Туршлагатай шүү дээ. Окей. За хэдүүлээ өнөөдөр бас нэлен тойруулаад сайхан мүлжчих шиг л оллоо штэ гэдэг шиг тийм ач холбогдол ягаад чухлыг нь те өөрөөсөө туршлагыг ярьлаа. Сүүлийн хэлмээр хэлчихвсаа гэж бодож исэн зүйлс байна. Гэхдээ зүгээр одоо бэлгийн боловсрол гэдэг сэдвийг одоо маш чухал сэдв гэдгийг хүн болго ойлгосоо те ингээд эргцүүлээд нэг бодож үзээсээ энэ подкастыг үзэж байгаа хүмүүс те бодож үзээсээ тэгээд эргэн тойрныхоо хүмүүст ингээд түгээгээсээ гэж хүсэж байна. Yes. Тэгээ миний хувьд ч гэсэн анх эхлэлт нь ярьсан те нөгөө нэг хүмүүсүүд эрэгтэй эмэгтэй одоо ямар хүүсийн чиг баримжаатай байхаас үл хамааран өөрийнхөө нэг сексуалити бэлгийн амьдралаас ичдэггүй нуудаггүй те өөрөө тэрийг own хийж амьдрдаг гэх юм уу түрэндээ итгэл дүүрэнтэй тэгээ сайхан тэр чинь амьдралын маш том чанарт нөлөөлдөг зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр хүн болгонд одоо бэлгийн амьдралд сэтгэл хангалуун те тэрхийн тулд өөр багасаа те тэрэндээ таарсан мэдлэг мэдээллийг авч амжирсан байгаасай гэж хүслээ. Тэгээ гол нь бусдын одоо юунаас хамаарахгүй те бусдын одоо opinion гэдэг ч юм уу одоо бусдын үзэл бодол одоо ийгүүл cool гэдэг ч юм уу тэгвэл cool гэдэг ч юм уу одоо peer pressure буюу эргэн тойрны хүрээллийнхаа дарамтнаас ангид те өөрийнхөө л байвал айтах шүү. За өөрөөрөө байгаарай. Ингээд цаг гаргаж aware төслийн талаар танилцуулсан мөнх зүйлдэ маш их баярлалаа. Цаашдынхан бас төслийнх нь
ажилд нь амжилт төсөй маш олон хүмүүст бас хүргэж олон сайхан мэдээлэл дамжуулах хүргээсэй гэж хүсэж байна. За урьсанд маш их баярлалаа. Танай төрийн бас байгууллага ч гэсэн өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд цаашдаа хамтарч ажиллах боломжууд зөндөө гарна гэж итгэж байна. Баярлалаа. За баярлалаа. Баяртай. Хэлхээ марчаад байдаг юм. Хэрвээ энэ сэдв таалагдсан бол те өөр чинь бас бодол хуваалцмаар бодол байсан бол комментээр ингээд үлдээгээрэй. Эсвэл дараагийн дугаарт ийм одоо чинь сэдв хөндөсөө гэсэн санал авах юм бол бас бидэнд үлдээгээрэй. Бид нэр тэрийг нь хүлээж аваад бас ярилцж агаад тэр сэдвүүдийг нь дараагийнхын дугаараар ярилцдаг байгаа шүү. За баяртай. Баяртай. Намаа жоохон махт өвөө сумо үзэх амар дуртай. Тэгээд намайг нөгөө амар томоотой байлгах гээд сумоогоо 50 үзэх гээд намайг бас сумо үзүүлэхийн тулд юу гэж хэлсэн гэж. Одоо энэ олон бүдүүн ах нарыг чи айл нэг нь мам алах гээд байна гээд. Одоо чи ингээд сайн телевиз ингээд удаа хараад их юм бол аль нэгнээс нь ингээд мама гараад ирнэ харж байгаа. Тэгээд би ингээд өөр дээр нь суугаад амар удаа ингээд хүүхд гарч ирэхээ хүлээгээл за хүүхдүүд ингэшил төрд юм байна гэж бодоод сумо үздэг байсан аахгүй. Сайн уу хийж юм байна. Өнөөдөр би бүр амар урт хэрхэн сэдэлттэй төрсөн бэ гэдэг түүхээ ярих чинь. Яа бүр амар байсан. Ерөнхийдөө 1 жилийн өмнө төрсөн. Тэгээд яг төрөх өстой одоо яг нөгөө бүтэн 7 хоног болох өстой 2-7 хоногийнхаа өмнөөс нь зүгээр л хяналтанд нөгөө гизээ ороолгуулаад ингээл хүүхдийнхаа зүрхний цохил мохилтыг шалгуулдаг нэг машин байдаг шүү дээ. Тэр машин дээр ингээл суугаал хянуулж исэн аахгүй юу. Тэгсэн чинь сувилагч нь за төр хүлээж байгаараа эмчийг нь дуудаа тийгээд тэгээд эмч нь хурж ирснэ. Жаахан удаан хүлээлгэж байгаа хурж ирснэ. За чи ерөөсөө өнөөдөр эмнэлэг твтээд маргааш төр гэдгийг тэгсэн аахгүй юу. Тэгээ бүр нөхөртөө бүр амар гайхаад яаж юм болоо зүгээр өмгөөрөө гэд. Тэгсэн чи ерхийдөө нөгөө төрхийн одоо хожуу хортлого гэдэг тийм байт юм лээ. Тэгээ би бас нөгөө ажил ерөөсөө хийгээлээс аахгүй юу. Нөгөө төрийн бас байгууллагад ажилладаг болохоор ингээд ерөөсөө чөлөө цагаар амар нөгөө өөрхөө дуртай зүйл учраас ерөөсөө завсралгаа аваагүй. Тэгтээ сая амар стресстэй байдаг болохоор ингээд бүр амар даралт гисээд тэгээд хожуу урдлагаас болоод бас даралт гисээд тэгээд тэр нь ингээд хүүхдтэй амар хортой байдаг гэд аюултай байдаг гэд тэр нөгөө хүмүүс нөгөө яагаад гэдэг чи юу лээ нөгөө юу хүүхдийг нь хоолдог нөгөө гизэнд нь алддаг юм гэж юу гэдэг вүлээ ихс пласента ихс нь ингээд даралт ихтэй үед ингээ хуулраад унцдаг гэж байгаа байхгүй юу. Тэнгүүд шууд хүүхдэд нь хүчил төрөгч очих байлаа тэгээ хүүхд нь амьгүй болох магадлал байдаг гэд. Тэгээд айгүй өндөр аюултай болцсон байгаа учраас яаралтай эмнэлэг твтээд тэгээд төрөө гэд шууд оройн газ гэрлэгөө очиж юм бэлтжээд тэгээд эмнэлэг рүү явсан байдیں۔ Яг тэрнээс өмнө яг амар сони эмнэлгээ зүгээр нөгөө манай нөхөр бид хоёр дандаа эмнэлэг рүү явж байхад ингээд би өөрөө машина барьмаар байна. Би өөрөө машина барьмаар байна гэж би дандаа тэгдэг. Тэгээд нөгөө жирэмсэн үнийг бариулах амар аюултай байдаг шүү дээ. Гэтэ би ингээд зөрүүдлэл би өөрөө машина барьмаар байна ингээд чи ямар зөрүүт юм бэ ядаргаатай ингээд амар дотор мохордог байхгүй миний. Тэгээд за чи бүр одоо энэ янзаараа ингээд өвдөж явахдаа ч гэсэн эмнэлэг рүү өөрийгөө машинаар ингээд бариад явах юм байна л да гэдгсэн чи яг жинхнээсээ төрөхгөөд эмнэлэг рүү өөрөө машина бариад явчихж байгаа байхгүй. Тэгээд эмнэлэгт очиод хэвтэл нөхрийг оруулахгүй гээл заавал ковидын шинжилгээ өг гэд би ганцаараа орцсон. Тэгээд за сэдэлтийн ихнийхээ алхам буюу им тавилаа гэд миний өвтрийн дотор им тавьсан. Хүүхдийг одоо савны амсрын томсгоодыг хүүхдийг нь одоо гадагшлуулахад бэлддэг тийм им. Тэгээд за ихэнх хүмүүсийн ихний имийг тавьчихаар төрдөг. 6 цагийн дараа хэрвээ ямар нэгэн савны амсар нээгдэг байх юм бол 2 дахьын тавьдаг. Тэгээд дахиад 6 цагийн дараа 3 дахьын тавьдаг. Тэгээ нийтдээ энэ юмнаас 4-ийг л ашиглаж болно. Үнэхээр тэгээ дөрөв гэх юм бол 4-ийг тавьж болно гэдгсэн аахгүй юу. Тэгээд за яач гисэн эхний төрөлт учраас савны амсар ер нь ихний ихтэхгүй ч магадгүй хатуу байдгийг ингэж надад хэлсэн. Тэгээд эхний имээ тавилаа. 6 цаг болсон. Юу ч нэгдэг үү. Тэгээд 6 цагийн дараа 2 дахь имээ тавилаа. Тэгээд дахиад 6 цаг хүлээсэн. Юу ч нэгдэг үү. Тэгээ бүр юм чинь бүр гайхаад за одоо 3 дахь 4 дахь дээр гайгүй нэгтэж бах уу гэд 3 дахь тавьсан 4 дахь тавьсан ерөөсөө нэгдэг үү. Гэтэ 4 дахь тавьж байхдаа
За одоо арайч тэ 4-р тавихын гут арай нэгтчих хахаа гэд нэг ганц зуруу илүү 2 3 жахан арай ч орж ийн гэдсэн. Тэгээд тэр чинь ингээд бүр ингээд 1 2 3 биш ингээд 10 см болох хэвээр юм шүү дээ хүүхэд гарахын тулд. Тэгээд за одоо энэ 4-р тавиад төрчихөлгүүдээ маргааш төрчин яг золттой маргааш төрнө гингүүтээ манай нөхрийг гуйгаад байсан болохоор оруулцаахгүй өөдөнд сандал дээр хоноодсаахгүй эмнэлгийн коридорт. Тэгээд за оруулчих гээд миний өрөөнд хажуудлын сандал твтүүлсэн. Тэгээд за төрөх хэсэг рүү шилжлээ гэх тэнгуут нэг өрөөнд 2 ингээд эмхтэй нөхрүүдтэйгээ байдаг тийм өрөөнд орцсон. Гэтэ миний хажуудлын эмхтэй бүр амар ойрлол бүр ингээд амар өөхгээл тэгэл янаад ямар нэгэн туслах юм байна уу гэж хөшгний цаана хэн байгааг мэдэхгүй ингээд асуугаал. Тэгээд зүгээрээ гэл дуурчил буцаагаал амар ойрлол. Тэгээд нөхрийг оруулахгүй гэдэг. Тэр хүнийг нөхрийг оруулахгүй болох юм манай нөхрийг оруулсан байхад би бүр амар санаа зовоод. Тэгэл за одоо яг төрөхөд бэлэн боллоо гэж тэр эмхтэйг тэнгуут нөхрийг оруулж байгаа байхгүй юу. Тэгээ би болохоор хажууд нь юу ч болоогүй юм шиг ингээд ерөөсө төрөх болоогүй юм шиг ингээд зүгээр л ингээд хараа суугааддаг. Тэгээд тэр өрөөнд ингээл тэр өдөртөө ингээл бараг 5 6 7 эмэгтэй төрчихөж байгаа хгүй ингээл ээлжлээс гараал тэгээ би бүр юу ч болоогүй юм шиг ингээл байгаал тэгэл манай эмч орой тийшээ над дээр хурж ирж уулзаад за хоёулаа ерөөсөө эмч нь ерөөсөө нөлөөлөөгүй байна. Тэгээ манай эмнэлэгт анх удаа ийм тохиолдол гарч ийн гэдэг бүр гайхаад за тэгэхээр одоо хоёулаа нэг дараагийн 2 өдөртөө нэг арцаг нэг тасгалууд хийгээд ингээд энэ бөмбөгөн дээр ингээд суугаад өсөр тэгээд гараад эмнэлгээ тойроод алах. Тэгээд одоо ийм халуун ногоотой хоол идчихүүц тэгээд нөхөр нь ингээд иймэрхүү байдлаар ингээд массаж хийгээд тэгээд оролтыг гэдэг гэсэн аахгүй юу. Тэгээд нэг 2 өдөр хүлээгээд хүлээсэн чинь бас юу ч болоогүй. Тэр бүх юм хийсэн мөрчлөө ерөөсөө юу ч болоогүй. Тэгээд тэр хооронд баг 10 20 эмэгтэй төрчихөж байгаа хгүй тэр өрөөнд. Ингээл яваал гэдэг би амар олон эмэгтэй ингээд төрөөд идэг. Тэгээд би бүр хажууд нь зүг зүгээр ингээл амар санаа зовоол суугаал. Тэгээд эмч бүр сүүл рүүгээ за наад хүүхдээ чинь гаргахгүй бол чиний наад даралт марлт чинь ер нь айгүй хэцүү байна айгүй хэцүү байна ингээл тэгээд яг гаргах гал за бүр болохгүй болж байгаа юм чинь баллон гэдэг юм хий гэж байгаа байхгүй юу. Тэгээд би баллон хийж юу юм болоо гэж зүгээр бодоод өнгөрсөн. Гэхдээ одоо дараа нь судлаад үзэнгүүт balloon catheter гэдэг тийм катетер юм бэлээ л дээ дотор ингээд хийдэг. Тэгэхээр ерөөхдөө миний ингээд ийм 2 ширхэг ийм баллон буюу шаар ингээд хоорондоо холбогдсон. Тэгээд миний дотор хийгээд нэг нь савны амсрын цаана, нөгөөх нь миний савны амсрын наана. Тэгээд хоёулангийн шингэнээр дүүрэгдэг гэж байгаа нь томсгоод. Тэгээд энэ хоёр зүйл ингээд томроод миний савны амсрыг хүчээр ингээд ярж нээж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг чинь хідэн цагч үлээ байлгана гэдэг амар удаан байлгаад шүнжэнгөө тэрийг ингээд дотроо байлгаад ингээд бүр амар ингээд төрж байгаа юм шиг өвдөд ямар ч өвчин хамдаалтай байхгүй бүр амар ингээд өвдөд яг төрж байгаа юм шиг л байгаадсан. Тэгээд өглөө за баллоныг нь гаргая гэд гаргаад тэгээд нээсэн чинь 3 зэрэс юу ч болоогүй. Тэгээд бүр ингээд ямар амар хэцүү юм бэ гэдэг. Одоо дараагийн удаа нь юу хийх болоо гэд. Тэгээд намайг төрхөөс өмнө манай нэг ажлынч нар өмнө хэлжээс аахгүй юу. За эмч чинь ингээд чамд юусоо хэлэхгүй байж байгаа membrane sweeping гэдэг юм хийжтэй шүү. Тэр бүр амар өвтгдөг. Урд нь ядарч надад мэдгдсэн бол надад дээр байсан. Тэрийг чи эмч нь чам тэр гинт хийчихгүй асууж агаад эхлээд хилээд сэтгэл санааны бэлтгэлтэй байж байгаа хийлгээрэй гэсэн аахгүй юу. Тэгээ membrane sweeping-ийг судлаад үзсэн чинь ингээд ерөөхдөө эмч нь хуруугаараа ингээд юм цочрол өгөөд ингээд амар хүчтэй ингэж тэрийг нь цавны амсрыг эргүүлэх тийм цочроо өгд юм байлээ л дээ. Тэгээд тэрнээс л болгоомжлоороо гэд хамгийн амар юм тэр шүүгээд манай эгч нар хэлээдсэн. Тэгээд би эмчээ эсвэл болохгүй бол тэр membrane sweeping гэдэг юм хийх юм уу гэсэн аахгүй юу. Гэсэн чинь чам дээр 5 өдрийн өмнө хийсэн шүү дээ. Тэгээд би бүр тэгээд бүр ямар ч арганууд нь ажиллахгүй бүх юмнууд нь болохгүй ингээд байгаад. Тэгээд за бүр болохгүй бол ингээд бараг хийсвэрээр төрөх болцсон байсан. Тэгээд бүр болохгүй бол ингээд C-section хийгээд гизнээс нь гаргаж авъя гэд савны амсрыг нэгтгэхгүй бол гэд. Тэгэл за маргааш төрн за 2 өдрийн дараа төрн за ингээд ч төрн ингээл янз янзын арга хэрэгсээр хагаад бүр ингээд нийтдээ 10 хэдэн өдөр өнгөрцөө. Тэгээд эмнэлгийн зардал мардал бол бүр амар байсан. Тэгээд бүр яах юм болоо бүр болохгүй бол хийсрээр төрхөөстөө гэл амар хэцүү байдалд орсон байсан чинь яг хамгийн сүүлийн өдөр нь за одоо өнөөдөр л чамаа төрүүлье гэд шууд хамгийн сүүлийн сэдэлтийн арга буюу эмч нь өөрөө хуруугаараа миний усыг ингэж задлж нээд юм бэлээ. Тэгээ ус нь ингээд
water break буюу ус нь ингээд задраад ингээд ус нь ингээд гараад тэгээд тэр усан дотор нь байдаг юм савны амсрыг тийм зөөлдөг, нээдэг төрлийн тийм одоо дотор нь тийм байдаг учраас тэрийг хамгийн сүүлийн сэдэлтэй арга гэж үзэж байгаа юм лээ. Тэгээ яг бас хамгийн сүүлийн сэдэлт гэж байгаа учраас гэдэг учир нь болохоор хүүхд усгүйгээр айгу удаан байж болохгүй учраас гялс гизнээс нь гарах шаардлагатай айгу өөртөө таагүй тэгээд айгу тэр амнасанд нь эрсдэлтэй болчдөг гэд. Тэгээд эмч нь усаад хийсэн чинь шууд 4 цагийн дотор цавны амсаар 10 см болсон. Амар санаа. Гэтэ ерөөсөө нэх өвдөж мөвдөөгүй. Тэгээд угаасаа сэтэл дээр төрж байгаа хүмүүс өвчин намдахтай төрөхийг айгу сайн зөвлөж ийн ингээд эмчнэр тэгцээсэн. Тэгээ намайг төрч мөрөхөд ч юм уу бүх сэдэлтийг явцуулганд нэг тийм Grey's Anatomy-гийн нэг анги дээр гарч байгаа шиг амар олон сурагч оюутан эмчнэр орж ирэл ингээл над дээр ингээл тэмдэглэхээ хийгээл хоорондоо ярилцаал за энэ хүн яагаад төрөхгүй байгаа гэж бодож ингээл амар хэцүү. Тийм судалгааны субжект болцсон. Тэгээд айгу хөрхөн шууд манай охин гараад ирсэн. Тэгээд би амар хүчтэй дүүлэх хэрэгтэй байх гэж удаад эхлээд амар хүчтэй дүүлсэн чимч хүй хүүхд ч унлаа штэ гэд. Тэгээд жаахан удаан дүүлгээд тэгээд амар удаан дүүлээд ерөөхдөө гаргаад айгу хөрх охинтой болсон. Гэтэ ер нь дундуур нь айгу дэмсдэг санааны бас айгу хэцүү байдалтайсан яагаад гэвэл бас нөгөө хүзүүг нь хүүн ороотсон бас аахгүй юу. Тэгээд дүүлэх болгонд ингээд манай хүүхдийн зүрхний цогцолт нь унаад ингээд ерөөсөө болдгоо. Тэгээд ингээд гинт ингээд хоолойд боогдол ингээд хүчил төрөгчг болоод исэн юм шиг үлээ. Тэгээ тэр болгоныг хараад гайгүй болгоод тэгээд өөрөөрөө төрсөндөө ер нь амар баярлалтай. Яа тэгээд ерөөхдөө амар сүртэй юм болж байгаа бол төрсөн санагдаж байна одоо болохоор. Тэгээд тэрийгээ бүр одоо хүмүүст ингээд эмчнэр тийм үү оюутан ашуусын хүмүүст ярихаар бүр ингээд гайхдаг бүгдээрээ. Тэгээд амар тийм за маргааш төр ингээд эмнэлэгт орчвол 14 хонцсон ч юм уу амар сэн байсан. Тэгээд яг conclusion болохоор манай нөхрийн нуруу нь бол авахын аргагүй болж гарч ирсэн тэр орон дээр хөвчж байгаа хүнийх нь хажууд байдаг муухай сандал дээр 14 хоног унтснаас болоод тэгэл нэг тиймэрхүү адал яталтай төрсэн байт юм да. Нэг амар сони юм нь хүн болгоны өвчнийх нь өвчин мэдрэх тэгээ тэрийг илэрхийлэх юм нь өөр үт юм лээ. Хүн болгон зарим хүмүүс ингээд амар өвчтэй нэг гэж бодож байгаа ч гэсэн зарим хүмүүсээ өвдөж байгаа ч гэсэн за нэг амар өвдөхгүй байна уу гэд тийм шиг лээ. Тэгээ би арай нэг амар өвдөхгүй байна уу гэдэг хүн шиг юм шиг лээ. Гэхдээ би их гүргэр хүн биш. Зүгээр л хүн болгоны өвчнийг мэдэрч байгаа байдал нь өөр байдаг гэж би ойлгосон. Яг их баригч нар за одоо ингээд одоо чи төрөх чинь ингээд төрөх орон дээр тавьчаад за чи яг баах гад ирэхээрээ биднийг дуудаарай гэсэн аахгүй юу. Тэгээд за ойлголоо гэл тэгсэн чинь ингээд миний яг арцгийн дотор ингээд амар том юм ирсэн мэдэгдээд ингээд би бас өмнө нь ингээд судалгаа хийцмээсэн яг хүүхдийн толгой арцгнаас өмнө арцгны дундуур тэгээд яг гарсны дараа ямар байдлаар ингээд одоо дүлэх ёстой тэгээд одоо арцг ямар байрлал байлгах ёстой гэдгийг судалсан байсан болохоор ягаад ч юм толгой нь яг арцгын дотор ирсэн байгаа байхгүй юу. Тэгээд их баригчаа яг миний хүүхдийн толгой нь арцгын дотор ирсэн байна гэдэгт чи тэгвэл ингээд зүгээр инээгээ сууж авахгүй чи бүр одоо хорилж байгаа өгч байгаа ингээд юмнаас ингээд самардж байгаа гэд тэгээд үгүй яг ирсэн байна би яг мэдрээд байна гэдэг хат за чи хотлоо яриа та гэд барыг намаа 5 удаа гуйж штэ хараад өг гэж харж байгаа байхгүй юу. Тэгснээс ерөөсөө их баригч нь ерөөсөө харахгүйсэн. Тэгээд манай нөхөр бас яг их баригчийн ардын зогссон. Тэгээд тэр хоёр нөгөө усын шингээх гээд надад тэр жих хийсэн мэсэн. Тэгээд жихийг нь аваад харангуйта тэр хоёр хоёлоо гэдэгсэн байхгүй юу. Тэгээд дараа нь би нөхрөөсөө асуусан чинь ингээд яг 10 сая бид нар нэгтцсэн тэгээд амар ингээд битүү өстэй толгой байжсэн гэсэн. Тэгээд их баригч нь бүр ингээд амар сандраад за би юм чинь аваад ирээ гэдгүйгээд яваад гисэн байхгүй юу. Тэнгүүтээ дараа нь төрснийхаа дараа нөхөр мөхрөн тэр өстэй толгойг харчаад гэж зочиж мачаадаа гэд манай нөхрийг шоолоод байхгүй өөрөө амар зочсон юм байж. Тэгээд ерөөсөө өөрөө сайн амар өөрийнхөө биеийг чагнаад яг ингэж байна гэдгээ сайн хэлэхгүй бол ерөөсөө их баригч нар эмчнэр нөх амар итгэхгүй байх тохиолдол бас байд юм байлээ шүү гэж бас нэг сургамж авсан.